Улаанбаатар хот хэтэх хүнтэй боллоо гэж үзэж байгаа. Тэгээ үүний нэг томоохон шалтгаан нь орон нутгаас хот руу чиглэсэн нүүдлэх байгаатай холбож тайлбарладаг. Энэ талаар таны бодол юу? Хот руу чиглэсэн хөдөлгөөнийг зохицуулах уу гэдэг талтай таны байр суурь. Ер нь хот руу чиглэсэн нүүдэл бол том хотуудад байдаг асуудал байна л да. Ялч хотуудад тухайн цаг үедээ бол үүсэж ирсэн том проблемүүдийн нэг байна. Тэгээ ер нь угаасаа одоо хотын асуудал, дэлхийн дараагийн 21 зууны асуудал бол хотын асуудал. Дэлхийн хог хаягдал, эрчим хүч бүх юм хоттой холбоотойгоор л бүх шийдэл нь гарна гэсэн концепт байна. Тэгэхээр ер нь хот руу шилжих хөдөлгөөн бол энэ тодорхой хэмжээгээр их үү бага уу гэдэг л асуудал бас ер нь байх ёстой байдаг л асуудал юм шиг байгаа юм л да. Тэгээ Монголын нөхцөл бол арай л хэрэгсдэрж байна л да. Улс орны нийслэлээр байгаа баг ийм том газар нутагтай 1 км квадрат нутагт 2 хүн ногдож байгаа ийм газар нутагтай гэж одоо маш бага газар дээр болуулаад өөнөрчөд өгдөг бол дэлхийд дээр баг байхгүй юм сонирм өвөрмөц үзэгдэл юм шиг байна. Тэгэхээр энэ дээр бол мэдээж хүний эрх талаас ярих юм бол хүн хаан суух, хаан оршин суух эдгээр бол хүний тухайн хүний асуудал. Гэвч нэг нөгөө талаас Улаанбаатар хотыг энэ дээр олон жилийн турш доктортой бодлого барьж чадаагүй хэтэрхий популист шийдвэрүүд гаргаж ирсэн учраас энэ асуудал бол байх ёстой зүйл шиг ботцсон. Сүүлд яг тэр нь байхгүй болохоор иргэдний өөрсдөө эсэргүүцэх маягтай ийм төр зөрөг үүссэн. Жишээлбэл 2004 онд том асуудал болсон. Хот руу шилж ирэхэд 50,000 төгрөгийн хураамж авдаг гэсэн байхгүй одоо тэр үед. Тэгэхэд 50,000 бол их цалингаас баг их хүн гэсэн мөх шүү. Би ч 2000 шинжилгээ ухааны активч зэрэг 40,000 төгрөг цалинтай ажилладаг гэсэн чинь. Тэгэхээр сарын цалин шиг хэмжээ юм байна ер нь бол. Тийм хэмжээний мөнгө авдаг байх гэдэг нь тодорхой хэмжээнд бас шалгуур байсан юм шиг байгаа юм л да. Тэгтэл тэрийг чөлөөлсөн чинь нэг жилийн дотор 60,000 хүн шиг бол нийслэлд орж ирсэн байх жишээ. Тэр бол статистикаар хамгийн өндөр үзэлттэй жил. Гэхдээ магадгүй тэр нь байж исэн хүмүүс нь албачуул бүртгүүлсэн ч гэж магадгүй л дээ. Одоо болохоор статистик харахаар сүүлийн 2 жил багассан гэж гараад байгаа боловч хүмүүс орж ирэх үед орж ирж байгаа шүү дээ. Зүгээр бүртгүүлэхгүй л байгаа нөхцөл байдал үүсчихэд байгаа болсон шүү. Тэгэхээр нэгэн тэнийг бид нар хянж чадахгүй. Захиргааны аргаар ингээд хориглоод байна. Тэгвэл энд орж ирээд бүгдэнд нь боломж, эдийн засгийн боломж нь байгаад байгаа учраас л орж ирээд байгаа байхгүй. Орж ирээд энд хашаандаа буулгадаг айл байна. Газрыг нөгж, зөвшөөрлгөө буудсан ч баг айхтар хөөгд байгаа ч юм алга л байна. Яг хөөж байгаа ч гэсэн дулааны улирал хөөж байгаа 5 сар 15-наас 10 сар хүртэл. Тэгэл нэг 2-3 сар гүйхгүй гэж яхаа зөвшөөрлгөө амьдарч болж, энэ ажилд орж болж ингээд ер нь иргэний харьяалал бичгээр түл шаардлагаа амьдарч болдог нөхцөл Монголд байгаад байна. Тэгэхээр алхам тутамдаа хүн ер нь тэр иргэний үнэлэх, цахим үнэлэх тийм тиймэрхүү юм байнга уйлдаж явдаг ийм эргэцэн системтэй болчих юм бол хүмүүс орон нутгууд руу очиж одоо энэ хот руу орж ирэх хөдөлгөөнийг захиргаанаараа хянах тогтолцоод байгаа хослол харьцангуй хянж болно. Гэхдээ энэ бол аргай хязгаар. Эхнээсээ энэ дээр бол ярих юм бол хөдөө орон нутгийн хөгжлийн асуудлыг ярих хэрэгтэй. Хөдөө орон нутгад ажлын байр, алс хол аймагт ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн нэмэгдэл, тав тухлаг, тохилог орчин гэдэг хүн залуу хүмүүст маш чухал. Entertainmentтэй орчин, зурагт радио, кабелийн сувг, интернетийн тав тухтай байдал бол маш чухал. Энэ орон зай орчныг бүрдүүлж өгөөгүй байгаа тохиолдолд хөдөө орон нутгад хүн тогтоо гэдэг хийсвэр юм яриад, зөв номлол яриад авах бол бас амьдралтайгаа нийцэхгүй байгаа юм л да. Тэрийг захиргаанаараа хянж байгаа гэдэг чинь ер нь бараг л худлаах гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр бол миний бодлоор шилжих хөдөлгөөн угаасаа байдаг, байсаарч байгаа. Энийг бид нэр хориглож чадахгүй байна. За хориглыг гэвэл түрүүний аргаар зөвөр иргэний бүртгэлийг нь алхам тутамд нь шаарддаг тийм тогтолцоороо шилжих хэрэгтэй. Энийг чадахгүй гэвэл угаасаа тэр орон нутгийн хөгжлийг л ярих хэрэгтэй. Хөдөө орон нутагт ажлын байрууд, хөдөө орон нутагт ажиллах юунууд нь үсгэж өгөх хэрэгтэй. Урамшуулын тогтолцоо санхүүгээр эсвэл хотод ажиллахын тулд орон нутагт орж 3-4 жил ч юм ажилладаг байж төрийн захиргааны төв байгууллагууд ч юм урддаг юм мэрит тогтолцоо ч юм шилжүүлж хийж л. Яг нь цэрэг цагдаа бид нар бол ялч шууд томилчт юм л шүү дээ. Бус салбар бол ингэж чадахгүй байгаа. Тэгэхээр маань нөгөө дээр инхилтэй зэс гэдэг шиг юм арай орчин үеийн эдийн засгт ойсон хэлбэр бүтүүлэл бас боломжтой л байна. За түрүүн утааны сэдв орж ирсэн. За яг одоо бол яг утаатай холбоотой асуудал орж ирж байгаа. Улаанбаатар хотын тулгамдж байгаа одоо номер 1 гэж хэлж болоод байгаа тийм утааг. Хотуудыг ер нь хэрхэн бууруулах вэ? Багасхад ямар алхмууд хийх ёстой? Замгад дөрөвнийсэн пассив хаус гэсэн тэрний шинэ ямар хэлбэр яаж нэвтрүүлэх вэ гэдэг юм. Яг энэ тал дээр ямар бодол. Одоогийн бас утааг бууруулах гад хийгээд байгаа алхмууд дээр ямар байр суурь сандж байна?
За ер нь бол эхний ээлжинд утаа бол хүмүүсийн хандлагатай маш чухал. Хүмүүс энийг өөрсдөө зөв хүлээн зөвшөөрөх дурггүй. Гэхдээ хүмүүсийн хандлага бол утаатай шууд хамааралтай. Утаагүй байхын төлөө, утаа гаргадаггүй байхын төлөө л амьдрах болохоос би утаа гаргадаг учраас намайг байранд оруулж гэж ялгарх хэрэггүй байхгүй. Ер нь бол эсвэл би энэ жил тог цахилгааныхаа цахилгаан халаагуурлуу шилжилээ. Миний тогны мөнгийг чөлөөлж идэх юм. Заавал нэг тийм хин нэгний төлөө амьдарч өгч байгаа юм шиг. Өөрсдөө амьдрах байгаа орчны төлөө амьдарч өөрсдөө амьдрах орчны төлөө шийдвэр гаргасан шийдвэртэй заавал хин нэгнийг адвокатсалж буруутгаж шантаажлах тийм хандлага бай. Ийм хандлага арилаа үзэл утаа бол арилах хэрэгцээ. Яг энэ жил одоо нэг горилго байгаа ш түүхийн нүрсийг харгалцсан. Тэгтээ дахиад сонсоход түүхийн нүрсийг Улаанбаатар руу нэвтрүүлэх боломжтой зөв дамжин өнгөрөх боломжтой гэсэн юм заалт шинээр орж ирж байгаа юм л тийм журам. Энд чинь дотор нь дахиад зарагдана гэсэн үг шүү дээ. Ер нь бол одоо тэрийг хянах айлгын хашаар зуурах шагаагаад авах боломж авах шүү дээ. Тэгэхээр бол ер нь бол цаагаар баг тийм асуудал нь шалжуулсан төв шийдвэр баг буурахгүй байх гэж бодож байна л да. За утаагүй зуух концепц юу нэг зуух дээр авах гэх юм бол нэг зуух тавиад үзэхээр үнэхээр үр дүнтэй юм билээ л дээ. Яаж вэ шатлалтын процессыг сайжруулна. Утаа нөө тортгийг нь сорох биш нөө шатж байгаа хэсгээс нь сордог учраас юуны зүгээр нөгөө хандлага гэж яриад байгаа юмтэй ч бас уйлдэж л да. Утаагүй зуух авсан айлуудын бараг 60-70% утаагүй зуухад зарцсан юм билээ. Цуслан дээр байж идэг, хөдөө оронд байж идэг. Хөдөө судалгаанууд айлд ороход нөгөө үлзий зуух, хас зуух нь өөр хөдөөний айл байж идэг, хотын айлаас судалж авсан гэх. Нөгөө төдний 400-500 300 сая төгрөг зарчдаг юм билээ. Төслөөр хямдхан авсан. Тэгжиж утаа гаргаж байгаа утаа их байна, төв засаг болохгүй нь л гэж шагширцгаадаг. Тэгэхээр нэгдүгээр тал хандлага их чухал байна. Хоёрдугаар утаа гаргадаггүй болохын төлөө яаж амьдрах вэ? Ямар амьдралын хэв хөвшилтэй, ямар юу бол шийдлийг эрэлхийлэх арга зам, асар сул, байшин гээд ямар ч зураг төсөлгүй, юучгүй зөвхөн би чадна гэдэг чүүдээр бариулсан байшин паронслогод улаан алддаг. Тэр байшинд өдөр шөнөгүй гадлаад утаа буурахгүй, эсвэл халаалтан цэн тавьчаа төр засаг хөнгөлсөнгөө гэсэн хандлагууд байгаад байгаа. Метр дулаалга бол маш чухал гэж бодож байна. Иргэдийн хандлага чухал гэж бодож байна. За эднэрийн дараа тэр дэд бүтц эдний асуудал яригддаг байна. Тэрнээс дэд бүтцтэй болсон ч тэрэнд холбогдохгүй байгаа зөндөө байгаа. Дэд бүтцийг тавиад өгсөн ч холбогдохгүй байгаа. Дэд бүтц тавиад өгчхөр тогтмол дулааны мөнгө төлж ийн гэж зургуут зайлууд хүртэл байна гэж байгаа байхгүй судалгаа гэж утсан чи. Тэгсэнд орол нүүрсээ авч ирсэн баг амар юм гэж ярьж байгаа хүмүүс л байна. Эсвэл энийг төр засаг нь манайхаар оруулж холбож бид нар холбох мөнгөгүй. Яаж яасан хашааны хаалгаа усгаа хатчихгүй байгаа хүмүүст юу тэр улааны шугам хашааргаа оруулах ер нь тийм л юм билээ л дээ. Тэгээд тиймэрхүү хандлага юм анзаарчихсан. Тэгээд эдийн засгийн асуудалтай маш их уялдана. Одоо 200 мянган өрх байлаа гэхэд чинь тэрний 4/1 нь тодорхой хэмжээний эрхэлсэн ажил дээр багтай. Тэгээд халамж юургалтай амьдардаг хүмүүст бол тэр дулааны дээр байшин дулаалга хийх, шугам сүлжээ оруулах ч юм уу. Одоо тодорхой хэмжээний торгуул тавиач тэрийн төлөх мөнгө баг байхаар бол нөхцөл байдалтай байгаа юм. Тэгэхээр энэ зөв зөв бол хандлагыг өөрчлөх, эдийн засгийг чанаржуулах, баяжуулах, одоо улс орныг одоо дунд давхраа дэвшлүүлэх гэдэг юм. Тийм асуудлаар шийднэ. Зүгээр хүмүүс ингэж яриад байгаа. Орон сууцнд орсноор утааг бол орон сууцнд орлоо хашаа байшингаа урьдчилгаа гэдэг орон сууцнд орж байгаа байхгүй. Хашаа байшиг нь өөр нэг утаа галт төлж гаргах гэж байгааг худалдаж явж байгаа байхгүй. Тэр нь магадгүй нэг орон нутгаас шилжиж ирсэн хүн шүү дээ. Тэгэхээр дамдаа нэг дэмжиж байгаа байхгүй. Шилжиж ирсэн хүн хашаа байшаалаа. Нөгөөх орон сууцнд орлоо. Барилгын компани дэмжигдлээ. Тэгтэл утаа гаргаж байгаа хашаа байшин байсаар л 3 айлын хашаа худалдаж аваад 64 айлын орон сууц барьж болж байгаа байхгүй. Тэгэхээр 3 айлын газрыг чөлөөлсөн. 3 утааны хөөсөр байхгүй болгосон. Гэхдээ нөгөө 64 айлын чинь 61 нь хашаа байшингаа зараад орж ирж байгаа. 3 айлынхаа газраар хашаа гисэлсэн. Ингээд үзэхээр ямар ч Монгол бүх гэр орол хашааг газрыг орон сууцжуулна гэж байхгүй шүү дээ. Бүгд хөмж хөрөнгө болцсон. Энийг худалдаж аваад ногоон боломж болох нь бас байхгүй. Тэгэхээр энэ дээр бол хашаа байшинг хөлийн зөвшөөрөөд энэ дээр нь харин ямар шийдвэр байх вэ? Пассив хаус нь уу, дулаалга нь уу, эсвэл зөвхөн өдөрлөнд шугам сүлжээ халаалтыг хямд тогтолцоо юу? За газ маз гэж ярихаар Монголд хөлтөн мөлтөн гэж яриа л хэвээ. Тэрийг нарийн юм мэдхгүй. Би бол дэд бүтцийн төв дулаалга хүмүүс ухамсарч гэдэг юм иймэрхүү юмуд л эхний ээлжийн гарц болоод тэрнээс орон сууцчлаад эзэж болохгүй хөө. Хандлагыг яаж сайжруулах? Хандлагыг яаж өөрчлөх вэ? За хандлагыг өөрчлөх талаар янз бүрийн ойлголт байна л да. Бидний санхүүгийн чадварыг дэвшлүүлсэн хүмүүс бол шал ондоо хандлагатай болох байх. Ажлын байртаа хийж бүтээж байгаа хүмүүс. Хоёрдугаар угаасаа ер нь хинт хандгаач мэдэхгүй юм хэлээ л дээ. Тэгээд энэ чиглэлээр сайн ажил хийж байгаа мундаг залууч байдаг юм хэлээ. Ямар ч мөнгө төгрөггүйгээр сургалт явуулж идэг. Энэ чиглэлээр мэргэжлийн гэр оролтуудаар яваа сургалт явуулаад иргэдтэй уулзаад дулаалгын асуудлаар ч юм гээд
явуулж байгаа хүмүүс ч тэгээд яг хөө телевизаараа дөө хэвлэл мэдээлжсэн энэ төр маш чухал нөлөөтэй байх л та. Тэгээд гол нь үлгэр жишээ тийм юм хийсэн хүмүүс зөндөө байна. Тэднийг сайн хэрэгтэд ойлгуул танилцуулах асуудлууд тэр хүмүүсийг газрын төлбөрөөс нь чөлөөлөх одоо ингээд бүтээмжлэгүүд нь үзүүлэх ч тийм ингээд бүх юмуудыг гаргах хэрэгтэй л байна. Одоо Монголд ирээд гадаадын хүн 17 жил амьдарсан хүн гал төлөхгүй халаалж ашиглахгүй зөвхөн пассив хаваасанд амьдарч байгаа ч хүн байгаад байгаа байхгүй. Тэгж болж байна. Гадаад хүн болоод гэр оролт амьдраад гоё байна гэж яхад монголчууд заавал байранд амьдарч ийж бид утаа гарахгүй юм. Тэгэхгүй бол байр өг гэл нэг тийм шантаж яваад шүү дээ ер нь л. Бас нэг том асуудал бол хотын төвчрэл гэж байна тийм. Түрүүн цохос зурцсан төвчрээд байж гэсэн санагдаж тийм. За бууруулах талын асуудал бол яригдж байгаа. За бууруулахад бас масс тээврийн асуудлууд, нийтийн тээврийн асуудлууд яригддаг тийм. За Улаанбаатар хотод нийтийн тээврийг хөгжүүлнэ гэвэл одоо яг ямар чиглэлээр хөгжүүлвэл зүйтэй гэж харж байгаа одоо тэр талаар төлөвлөж. Нийтийн тээврийн хөдөлгөөр би метро зэтраг бол их амар үр дүнтэй бодохгүй байна. Одоо нэг рел бус урд шовноор явж үтсэн шүү дээ нэг хэсэг. Тэд рел бус чинь хийж суухгүй байхгүй. Одоо би рел бус за амглаа орохын тулд урагшаага дахиад вокзал ороод вокзал дээрээс дахиад рел бус гараад вокзал орох нь ядаргаатай учраас шууд амглаа явах замыг сонгож байгаа. Тэгэхээр нэг Монгол тийм олон шугамтай ч юм их тахирлаж машигласан тийм метро юу төр зур үүсэх байх гэж бодож байна. Нэг хүртэл юм ч юм уу. За өсрээд нэг жоохон хазаалттай нэг тийм баг төр өрөө ч мектор өрөө номорсон ч юм уу тиймэрхүү л хийж магадгүй. Тэглээгээд тэр ганц шугам руу орох гэж хотын хөндлөн гол туулж явах асуудал бас хэцүү л ах гэж бодож байна. Тийм учраас метро асуудал шийдэхгүй байхаа л гэж. Зүгээр одоо нэр томьёог нь сайн мэдэхгүй юм. Гадаадын оронд харж байсан. Нэг юм дүүжин паркын дүүжин дугуй гэж яддаг шүү дээ. Агаарын дугуйч лүү. Нэг юм агаарын зам дээр нэг дугуйнууд яддаг шүү дээ. Хүнжигээ явж идэг. Тэрэн шиг тийм зам дээр суурилсан юм автобус шиг юмнууд байна. Тэрний шууд цахилгаанаар явдаг. Нэг замын автобус гэж. Тэр нэг замын автобус гэдэг нь одоо тус BRT-хээр яг BRT-аас биш байх. Тусгай замын автобус гэхэр чинь тусгай замынх л юм л да. Нэг тийм агаараар. Тэр л баг Монгол тохирох байх. Цахилгаанаар троллейбусны шугамнууд цахилгаанаар явж болж л шүү дээ. Тэр нь бол тэгэхээр тэрэн дээр яагаад би тэрийг дэмжиж байгааг гэвэл сонирхоод байгааг гэвэл газар чөлөөлт хийгдэх үү тэн дээр. Тэр чинь газар дээр болохоор зөвхөн шангуудаар холбогдож байгаа шүү дээ. Дээгүүрийн төмөр зам явцсан байгаа учраас. Тэр чинь цахилгаан учраас дуу чимээ байхгүй, агаарын бохирдол байхгүй, тогтсон маршрутын дагуу богино хугацаанд яг автобус шиг ингээд ирээсгээд олон зам хийгээд явбал зардал мөнгө багтаа үүсэх боломжтой. Тэрнээс биш яг одоо метро эднэр хийх юм бол манайх шиг үлрэлийн хөлдөлт гэсэлттэй тэгээ газар доорх байгууламжууд нь 100 задраа ингээд асар их газар чөлөөлөлт хөрөнгө мөнгө асар их юм шаардах гэдэг байхгүй. Тэгээ тийм газрууд тэргүй. Би RT-ч яг байж болно зүгээр хамгийн хурцтай бөгөөд төсөв багтаа шийдэх арга бол тэрсэн байна. Би одоо тэр нэршлиг нь аль бисээр мэддэггүй. Юу нэг харж ирсэн юм аа. Америкт нэг очоод Сан Франциско дисконсны болтой буугот нэг Сан Францискогоос үзээгүй тэгээд транзитыг явж ирсэн учраас дисконсны болд өөр хот руу явахгүй тэндээ нэг хэсэг хэд байс тэгээд тэр авиасаа холдохчихгүй тэр авиараа жаахна яваад тэгээд шууд тэрнтэйгээд дисконсны болтой холбоотой хэлэхэд тэр цагаан агаарын замнууд нь тэгэл Канон дээр гар зөвлөлт гэнэ шиг баахан дээгүүр юм яваад идэх шиг тэгээд цагаан юм дээгүүр яваад тэнд бол ингэж харахад яг доор нь бол нэг юм багын шонгууд л байгаа. Тэгээд газар чөлөөлт хийхдэггүй гэсэн үг шүү. Тэгэхээр айлуудын хашаан тунд нэг шон зарж хад бол яхав дээр. Эсвэл замын дагууч хийж болно шүү. Тэгвэл бүр чамар гэрлийн шонгууд ажиг үрээд. Тэгэл хойшоо долоон буудлын шиг ингэж ийм тойр өдр байхад бол тэр бол баг боломжтой санаахаа л гэж бодоод идэг. Тэр яагаад болохгүй юм чинь технологи ямар ч өндөр хурц шийдэл байхгүй зардал мөнгө нь болохоор газар чөлөөлөлтөн тэр л одоо зардал нь яваад байгаа шүү дээ. Тийм юм байхгүй шийдэгдэх асуудал байхгүй. За Улаанбаатарт давхар зам, давхар өдөө гүүрэн гарц одоо жишээ нь зам зэтэйг ажиглахын одоо гүүрэн гарц хэмжээ одоо давхар замтай холбоотой асуудал яригдчих. Давт машины зам гэдэг тийм. Энэ дээр ямар байрсан шүү дээ. Энэ магадгүй нэг талаараа төвчрлийг ч гэдэг юм уу шийдвөө. Ер нь давхар зам гэдэг маань хотод зөв хэлнэд зөв шийдэл байж чадж гэнэ үү? Магадгүй сүүлийн үед асуудал хандлага нөөцлөгдөж байна уу? Яг одоо дээр үед
Бараг 10-д жилийн өмнө шахвал гэхэд миний үзэл бодол өөр байсан байгаа байхгүй. Их олон давхар замтай хот байвал гоё гэж боддог лээс. Ер нь бол одоо өндөр барилгуудтай л байвал гоё гэж боддог байсан бол одоо бол би тийм хот үнэхээр дэмий байх гэж ер нь байг бодсон. Бас тархич одоо нэг дугаалгасан ч юм бүр мэд ер нь бол тийм. Яагаад ч нэг тийм тайван амгалан тэгээд эрүүл эко тэгээд байшингууд нь хуучны ч байсан хамаагүй. Одоо басаад нь өнгө алаг янз байсан ч хамаагүй. Зүгээр тийм нэг аз жаргалтай төр зурагтай стресс яарсан юм байхгүй. Иргэн тойрнуудыг сүүдэрж гэрэл халахалсан тийм юм байхгүй хотлыг хойсногдоод байгаа юм л да. Тэгэхээр яг зөв миний тэр бодолтой очих нөгөөс давхар зам, гүүрэн зам өдөрт бол би дуртай биш болсон. Тэрээс би өөрөө машин ерөөсөө барихгүй байхаар өөрөө бол үлгэр жишээ явахын талаар байнга ярьж явдаг. 100% алхдаг. Одоо 9 сарын өдөр чи 20 хэдэн бэлээ? 26 24 нүү. Одоо 9 сар гарснаар би нэг тийм төвөр талан юунд суугааг автобус таксинд юу ч суугааг өөрөө үлгэрлэх гэж байнга оролцдог. Би алхаал явж. Энэ бол ямар проблемтэй байдаг. Хүүхдээ зөөж байгаа ач төлөв сургуульд зөөж л байгаа. Тэгтэл алхаал явж л байгаа. Яг өвөл болж явах хэцүү болдгийг. Тэгтээ яг ойрхон шийдэж чадсан л да ер нь бүх юмуудыг. Одоо бидний ярьслууж манай ажил гэхэд манай гэрчээгийн хажуудлын отхон гэхэд би нэг тав болоход ороход цаана миний нөгөө офис яг хажууд нь сургууль нөгөөдөл нь цэцэрлэг гэхэд ерөнхийдөө иймэрхүү байдлыг олон жил эргэлхийж явж байгаад ингээд аажуугаар бүрэлдүүлж байгаа юм л да. Тэгээд би бол олонгийн шийдчихжээ. Тэгээ хол явах шаардлага гарсан чинь ойр зүгт алхаал явж нэг 5 км дотор алхах чинь. Тэгэхээр ийм байж болж байна. Ер нь бол энэ айгүй зовлонгүй би өвлж алхахчдаг. Одоо маска зүүж аваад алхах чинь. Тэгэхээр ийм байж болоод байна. Тэгээ хүмүүс болохоор заавал машинтал явах бол хэцүү. Би одоо энэ талаар үзэл бодлоо сошиалыг илэрхийлэхээр чи хүүхд зөөж үзсэн үү? Чи даахыг мэдгүй чи эсвэл одоо яадаг матул гэдэг юм. Тэгээд шаардлагатай автобусанд нь суух хэрэгтэй. Автобусанд сууж л байдаг. За хаач хүмүүс автобусанд суухаар муу болоод ч тэгээ заван бохор эсвэл юу л гэдэг юм. Би бол тэрнтэй бол эсрэг байр суурьтай. Бид нар заван бохорыг суухгүй бол автобус ч улам л хөгжихгүй улам л заван бохор болно шүү дээ. Ер нь бол улам л яг тэгэхэд сууж явах хэрэгтэй. Тэр цэс салбарт мөнгө эргэлдэж явах ёстой. Тэр нь ашиг орлого олдог байх ёстой. Улам төвжиж хөгжин. Тэрнээс иш улам муухай гэл улам л холдоод байл улам л хөгжихгүй байх гэж боддог. Тэгээ миний хувийн хандлага бол энэ. Зөвхөн замын төвжил эднэрийг давхар зам гөрөн гарц удаа шийдснээр барьснараа шийдэж байгаа асуудал бага л та. Ер нь аль ч хотод улам л машинд нь нийцүүлэл замаа өргөсөх тусам улам л тэрний хэмжээгээр машин ихсээд байгаа л төр зураг гараад байдаг. Улаанбаатарт 400 мянган машин. Энэ ер нь 10-аас дээш жил 90% нь 10-аас дээш жил ашиглагдсан машинууд. Сая 300 мянган хүнтэй газар 400 мянган машин байна гэж одоо 4 тутмын нэгдэн машин гэсэн үг. Тэгтэл 4 тутмын чи хүүхдүүд байгаа шүү дээ. Хөгшин хүмүүс байгаа шүү дээ. Би байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ачи машин мэр. Тэгэхэд одоо зарим нь хаж нэг гэрэлд 2-3 машин байгаа юм. Энэ хөдөр зургууд байгаад байдаг. Тэгээд би гайхаад бодоод байна л да. Ер нь ингэж их машин унаа гэдэг нь бидний нөгөө дээр үе морь зорьтой холбоотой сэтгэхгүй биш байгаа гэж нэг. За нэг хөл дүүжлэх унаатай болъё гэж ярьдаг шин. Заавал байртай болъё гэж ярихгүй, байр машинтай болъё гэж ярьдаг. Нэг хоньны нэг морьтой болъё гэж ярьдаг шин. Тэгэхээр бүр хүнийг нэг хамгийн мууг нь үзүүлэхээр тэрийг нэг явгаллаа гэж ярьдээ. Одоо нэг морьгүй болготлоо гэж байгаа. Бүр ямар ч ядуу хүн байсан морьтой байдаг те Монголын дээр тунгалаг тамир дээр одоо чөдрийн ганц морь гэдэг. Тэрийг нэг дүүн аваад явчихдаг ш ахих ганцхан малан л морь байдаг. Тэгэхээр энэ магадгүй бид нар нэг заавал нэг тийм юм унж явах тийм нэг сэтгэхгүй байж магадгүй бах. Би яг өндө найз нараа шүүмжилдэг. Агаарын бохирдоо доктор болсон найз маань V8 ч илүү нэг амар хүчтэй моторт джип унаад гэр нь яг километрийн зайтай байдаг хад явна. Гэх мэт бид гэж агаарын бохирдоо доктор болж дугуйж гээч энэ жил дугуйж гээ явчихлаас. Тэгсэн чинь үг авсан байна. Фитнес явж турах гэж байг нэг 2 км-ийн газар алхаа явчихгүй фитнес руугаа загсаал хайгаал шаналал юу машин тавиал. Чи алхах очоод тэнд алхаж байгаа байхгүй болгоо заггуултын зам дээр. Ийм хандлага зөндөө. Аас одоо өнөөдөр өглөө хүртэл ихтрээ шүүмжилж илээ нэг такси ингээд энүүхэнд ингээд буучих гээд заагаад өгсөн чи заавал тэргээр тойрж бууна гэдэг атаараад тах юм гэж энд буугаад явуул амраа гэхээр заавал үүдэн дээр ч юм орцны үүдэн дээр ч юм заавал зогсоол руу орж иж буух тийм хандлага одоо эмхтэн өнд ч юм одоо манай ихтэй дэрлээ байсан тэгээд би гүй чи ингэ суухгүй шууд энэ дээр алхаад байвал архан гисаар хад өглөө ихтер алхуулж байгаа байхгүй зааж газар зааж өгөхдөө гэх мэтчлэн нэг тийм хандлагууд байна л та тэгээд би яг дараа жилээс үлгэрлээд нэг мопед энэ хавраас авч явах гэж бодож шүү дээ одоо өөрөө одоо жоохон л мопед хатгалж байгаа. За төмөр замын асуудал яригдээ. За энэ ямар талаас вэ гэхээр төмөр зам бол Улаанбаатар хотын 2 хуваачаад байна. Төвжирлэгийг одоо үүсгэж байгаа басны шалтгаан одоо үсэндээ төмөр замаар хотмын 2 хуваагдчихад байдаг. Тэгээд төмөр замын богдуурлын урдуур барины тэргээд төсөөллийн тэр явж байгаа тийм.
За гэтэл нэг талаараа за төмөр замд юм байдаг юм байж. Ихэнх томоохон хотуудын дундуур ингээд өргөн гол уусдаг тийм. Энэ бас л нэг хотыг хоёр хувааж байгаа нэг хэлбэр юм шиг харагдаад байна да. Тэгэхээр тэр бүр хотоо голоо өргөсгөөд арчлаад торлоод байдаг. Тэр хуваагдж байгаа байдлын төмөр зам хуваагдж байгаа байдал хоёр өөр болж харагдаж байна уу? Энэ тал дээр ямар байр суурин сандах вэ? Яг гол төмөр зам хоёр дээр нэг ялгаа байна. Хоёул шугам одоо объект гэж үзэхэд гол дээгүүр бол ерөөс ямар нэгэн тийм юу хугацаагүй шууд дээгүүр нь гүүр тавьчихж шууд гараа явчих. Төмөр зам дээр бол заавал нэг төмөр замтайгаа хоёр хэмжээсээр огтлцож байгаа учраас богоо явж дуусал заавал хүлээгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр төвчрөл үүсэх нөхцөл байдал нь одоо гүүрний цаана амьдардаг хүмүүс бол бүр сайн мэднэ. Ер нь бол галт тэрэг дандаа явж идэг. Тэрнтэй байг таралтанд одоо тэгэхээр энэ болохоор яг хоёр хэмжээсээр огтлцож байгаа. Гүүр голтоор бид 3 хэмжээсээр огтлцож байгаа. Дээгүүр нь гүүрээр. Тэр учраас голны яг тэр үнэг нэвтрүүлэх нөлөөлж байгаа саад бол хэцүү гайгүй. Тэгээ гол дээрээс нөөсөө байгаль технологи дотор байвал илүүл гоё, илүүл даваад тал маш сайхан зүйл. Энийг бол эрэг утгах. Төмөр замын хувьд бол төмөр зам бол яалтчгүй хотын хөгжил хөдөлгөөнд төдөлж байгаа зүйл бол мөн. Дээрээс нь дуу чимээний бохирдол үүсгэж байна. За энэ төмөр замыг дагсан аж үйлдвэр бөөний худалдааны төвүүд бас үүсэж байна. Иймэрхүү асуудлууд бас нэлээд олон проблемыг дагуулж байна л та. Тэгээ яг энийг бол одоо би ч яриад байгаа юм шиг олон хүмүүс яриад төмөр замыг хотоос гадуу ялангуяа ач харгалзын төмөр замыг бол богд болон урдуур тавиг явуулах тийм юм яригдаад хийгдэж эхэлж байгаа юм л тэ зүгээр иргэний зорчигч төвлөж байгаа төмөр галт тэргийн төмөр зам бол энэгээр байгаад одоо хүмүүс хол буух хүсэлгүй л шиг хандлагатай нойр дотор авах тийм бас хандлага байна. Зөвхөн төмөр зам дээр би бас өөрөө нэг судалгаа хийж үтсэн. Судлаачийн үүдний жижиг төсөл хэрэгжүүлээд төслөө удирдаад төмөр замын дуу чимээний бохирдол газар ашиглалтын бүсгүүдэд яаж нөлөөлж байгаа талаар судалгаа хийж үзээд нэг хотыг баруунаас зүүн хүртэл хоолтоос энэ юу нэмэлт хүртэл ингээд уртааш нэг 10-аад цэг аваад тэгээд нэг саунд левел метрээр хэмжээд өглөө өдөр оройн турш 24 цагийн хэмжилт хийгээд үтсэн. Тэгээд хорооллууд яаж нөлөөлж ийн суурьчлууд яг вокзал дээр ямар вэ? Хөнгөө газар бас ямар вэ? Задгаа газар гэж судалгаажлаа. Дуу чимээний нөлөөлөл бол аюу өндөр юм. 50-60 децибел гэдэг чинь хүний стандарт хэмжээ чинь 39-с 40 илүү 30-аас 40 байх хэрэгтэй юм дээр чинь бараг 50-60 гэдэг бол нэлээд стрессний түвшинд хүргэсэн дуу. Бид нар магадгүй өдрийн түвшинд одоо ингээд өөр дуутай хойлтоо сонсохдохгүй ч үүрээр ч юм уу 100 төмөр зам галт тэрэг явж байгаа нэг тод сонсогдсон шүү дээ. Бус дуу чимээ дарагдсан үед 3-4 км хавцаа сонсогдож байна гэдэг бол энэ угаасаа л хотод дуу чимээ байгаад өдөлж байна. Дээрэс нь тоолж утсан яг 24 цаг төр нэг 100 тоолж ирсэн л та. 36-7 галт тэрэг нэвт гарч юм л хотыг. Зарим нь бол хотод зогсох шаардлагагүй зүгээр ачаа хойноос урагшаага нэвт гарч байгаа галт тэрэг ч үед юм бол. Тэгэхээр магадгүй тэр ачаа тээврийнхүүдийг бол баг гаргаад ирвэл зарчигч тээвэрч бол өглөө өрөөтэй ч юм уу нэг хэтгэл байдаг учраас нэг ачаал нацсан гайг бодож явж байгаа хэл гэж бодсон. За их хот хоёр хуваагаад тэрнээс болоод одоо хот хоёр өөр нөхцөл байдал дүр зураг ч юм уу үүсээд байгаа гэвэл тэр бол зүгээр өөр ойлголт баг л та. Зүгээр энэ бол зүгээр нийгмийн ойлголт баг. Яг одоо физик талаас ч юм төлөв талаас бол тийм ч байгаа юм шиг. Хатуулын шинэ хоёр байдлын асуудал, хөрсний хүртэл асуудал. Одоо бас хотын нэг томоох асуудлууд нэг тийм. Хогёглын менежментийн талаар Улаанбаатар хот ямар арга хэмжээ авах хэмжүүтэй хатуу хогёглыг ялгаж хайх талаар одоо нэлээд яригддаг тийм. За нөгөө талаас бас ялахгүйгээр одоо цуглуулж байгаад шатаагаад одоо парламентрэлч юм уу болгодог сүүлдүү технологи байна гэж ярьдаг. За зарим улсууд бол цагийн үеийн дагуу төвнүүдээ авдаг ялгахаас гадна тийм. Энэ талаар таны бодол юу вэ? Хотын хогёглын менежмент тал дээр ямар байвал яг одоо миний шууд судалдаг ч юм уу нэг сонирхол анхаарчсан сэдвүүдийн нэг биш л дээ. Зүгээр яг мэрэгчлэлт бол байнга уйлдана. Хоттой бид нар бол одоо яг үндэл хогийн цэгтэй бүслүүд оршуулгын газар хогийн цэг өртөө бүслүүлээд тэлгч газаргүй юм л суурьчлын бүсэл. Зүгээр хатуу хог аягл, шингэн хог аягл, хими аюултай боц хог аягл ч тийм хог аяглуудаа ангилаа дотроо дахиад нөгөө дахин хэрэг яах ашиглах боломжтой гэдгээр ингээд хуваагаад явах тийм тогтолцоо соёл урамшуулын юунууд аль нь ч Монголд байхгүй л юм л өнөө юм бол зүгээр хогтой холбоотой асуудал гэх юм бол нэг тийм олон нийтийг хамарсан тийм сэтгэлгээний асуудлыг л эхний ээлжинд хийх хэрэгтэй юм шиг ер нь бол хогтой холбоотой асуудал төр.
нэг тийм аян маяг өрнүүлэгч гэдэг юм. Миний хувьд одоо нэг тийм олон нийтээр хамаас нэг тийм аян өрнүүлэх тийм сонирхол байна л да үед төлөвлөж байгаа. Сэдвээ бас гүйц сонгоог. Магадгүй би бол хогийг бас сонирхоод тэрний хүрээнд бодоол байна л да. Сүүлийн хашаандаа сайхан амьдрыг жордлонгоо өөрчлөж гэдэг юм ингээд тийм би тэднийг дэмжиж авахгүй гоё ойлголтууд авах. Жижигхэн юм анзаарж байгааг юм аваад тэрүүн шиг одоо бид нар хогоо англи гэж тийм эсвэл одоо орчин тойрондоо хяналт тавьдаг ч юм тогтолцоотой болох асуудлыг бас төлөвлөлтийн мэрэгжлийн төлөвлөлтийн судалгаа хийдэг хүмүүс яагаад хөндөж болохгүй гэж бодоод байна. Тэгэхээр яг би JICA-гийн захтуу баялагын тайлал дээр үзчихсэн Монгол бүн мастер төлөвлөгөө хүртэл байдаг юм лээ. Тэгээд энэ дөр маш олон зөвлөмж дээр байсан чинь хог хаяг төсөлж эргэцүү орчин байхгүй шахав ойлголт юм. Ариун цэвэр эрүүл ахуйн тухай ч юм уу өөр хуулиуд дээр цухас дурдаад орхигдсноос биш. Хог хаягдлын талаар ямар ч хүчтэй заалт ойлголт байхгүй. Бас дээрэс нь хогийг дахиад боловсруулаад үйлдвэр хийх гэх манайхаас тэр үйлдвэрийн төвшөнд бас хог гарчихгүй юм бэл. Ер нь тийм хоёрын хооронд хэмжээтэй. Тэгээд тийм нөхцөл байдал л үүсчихсэн. За яг одоо бол үнэндээ хог хайж байгаа байдал ухамсар дээр бол тарцуун гайгүй болж байгаа хэлч нүдэн дээр бол мэдрэгддэг болсон л голын ирэг мэрэгдээ энүүх ойрхон өнгөрсөн цэцэг үнэл алхалт хийгээд ирэхэд хүртэл цамд ерөөс хог харагдахгүй л урд нь чинь жил болгон л алхахад чинь битүүл хог замд нундаанаас байдаг гэсэн чинь тэгэхээр ер нь бас хандлага дээшлээд байгаа юм болоо. Тэгэхээр хог бол Монголын ээлжид бол хандлагын асуудал, хоёрдугаар ээлжинд энэ эдийн засгийн урамшуулгын тийг эргэлтүүлдэг болгож байна шиг. Тэрээс биш одоо манай отхон төрөл 4 ангилдаг сав тавьчихсан л хэлээ тэгээд хүмүүс тэргээр нь хийж байгаа ерөөс харагддаг шүү дээ. Ер нь харахад зүгээр нийлүүлж байгаад нэг том галгарууттай чолгодчаал яваад өгдөг л харагддаг. Тэрээс биш лаазны шилэн гэж хувааж байгаа юм бол ерөөсөө байдаг. Харагдахгүй л байна. Улаанбаатар хотын бүсчлэлд бас дахиад төрийн бүсчлэгээд өгөөрөд чинь энэ дээр бол асууж байгаа зүйл бол орон сууцны бүс, олон нийтийн бүс, холимог, үйлдвэрийн бүс гээд Улаанбаатар хотын ерөнхийлөгөөр тусгасан байдаг. Одоо тэгтээ тэр бүсчлийн хувьд бол нэлээд замбраагүй байгаа гэж үзэж байна. Цоо шинээр ингээд бүсчлээ ингээд ерөнхийлөгөн дээр хатуу тогтоогод явах уу эсвэл одоо ингэ замбраагүй байгаа энэ дээр нь одоо баригдсан барилгуудаар нь одоо байгаагаар нь бүсчлэх эсвэл хатуу шинжилсэн бүсчлэл одоо тогтоох уу гэдэг байдлаар за магадгүй өөр бүсд орсон бол барилгаанд буулгах талын чухлаар хэмжээ авах талын асуудал хөндөгдөх үү хэлэлтээр ямар байсартай. Яа бүсчлийн үед аваад үзэхээр Улаанбаатар тэр чигээрэл ер нь холбоо ашиглалт юм билээ. Тэгээ миксэд юусан гэдэг төрөлтөл орох юм билээ. Тэгээд яг ингээ аваад үзэх юм бол хатуу дүрмжүүд тогтоохоор айгүй олон хүн өмч хөрөнгө дунд нь хөндөгдөх гээд байдаг. Яг энийг бид нар 2-3 үе шаттайгаар цаг хугацааны 5 жилээр ч бүсгүүдийн хил цагийг шилжүүлэх, доторх гормуудыг өөрчлөх, барилгын зориултыг өөрчлөх замаар шийдэх боломжтой л доо. Бага багаар шууд нэг юмар шийдлэр гэсэн үг биш. За илт яалтчгүй ингээ гэр хороолт дунд нь ганц үйлдвэр гарч ирчээд орчин тойрныгоо дуу чимээ хог тоосон цараг бохирдуулаад тэд нар дээр хатуу хийж болох. Эхнээсээ өөрөөсөө газар олголтоо барилгын зураг төслөө тээзүүгөө бүх юм болно гэж хичээж сүулт нь бид нар бүсчил гэж нэг юм тавьснаа. Та нар болохгүй нэгээс бизнес эрхлэгчтэй ч юм ингээд нөлөөлөд болохоор бас шудраг бас болчих гээд байгаа юм л да. Ийм байсан юм одоо нэвтрүүлээ гэж ярих харч бас ер нь муухай шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг одоо цаашдаа нөгөө бүсүүдийг тодорхой болгоод хөрөнгө оруулагч нар бизнесийн тэрийг танилцуулах болоор шиг энэ бүсэд хийвэл эрсдэлтэй энд угаасаа болохгүй таны бизнест бол тохирох газар ашиглалт олголт бол явагдахгүй гэдэг ч юм уу. Зөвхөн Солонгос хэтрийг харахад бол барилгын өндөр нөхцөл заагаад өгсөн мэт юм л шүү дээ хатуу. Энэ бол одоо дундаж давхаргын орон сууцны бүс учраас 15 давхар барилга баригдана. Хэрвээ 16 давхарга баригдуул гэж яагаад амар их шахалт дарамт үзүүлждэг. Тэр шахалт дарамттай эдийн засаг юм байдаг. Жишээл орчин тойрныхын асар олон газар ногоон байгууламжаар хангах зогсоол бэлтжиж тэр нэмэлт 16 дахь давхаргах эрхийг авдаг. Яг тэрийг одоо өөрсдөө шүүмжлээд Skyline гэдэг дээгүүрээ бас тайруулсан юм шиг сан үзэмжгүй болчихлоо ингээд. Хот чи ингээд ийм юм байвал гоё гэсэн чинь дээрээс ингэ тарьсан юм шиг үсч ингээд энийг одоо яаж бас өөрчлөх үү гэж яриад байна. Сая Сөүлийн үндэсний сургуульд хамгаалаад ирсэн нэг хүмүүс ярьж хэлээ л дээ. Би бас тэр нодлын Солонгосын Сөүлийн хот төлөвчдөнд холбооны дэвтэр хэрэглэгч Монголд ирэхэд бид бас уулзаа ярилцж ирсэн чинь манайхыг сонирхоод идэх сонир. Одоо дэлхийн нийтийн холбог ашиглах сонирхоод байгаа гэж хэлээ. Би их бүр өөрөө миний үзэл санаа чи 10 хэдэн жил хатуу ингээд ялгуулахын талаар ингээд зов шаналж бодож судалж явлаа шүү дээ. Тэгээд яг ингээд бодоод сууж ирсэн чинь нөгөө Солонгосын Сөүлийн үндэсний сургуулийн graduate school-ийн декан байгаа байхгүй. Тэгээд
хот төлөвлөлтөөр Харвардд доктор болсон хүн. Тэгээд тэр хүн mixed use хийх хэлж байгаа бид нар гэж ярих юм. Одоо ингээд миний үзэл бодол одоо сүүлд хотын хуулийн дээрээс Туяа гэдэг одоо их чиг танах Европын нэгэн компани Туяа их дээр баг хэрэлдэн гэл алдсан л да. Туяа их ч бас Америк их болтой юм байна. Одоо ингээд Америкийн ойлгоцсон юмыг хүншдэг. Тэнд Америкт айгуул мастер болсон юм шиг л. Тэгээд тэнд бас mixed use-ийг бас хүсэмжилж байна. Тэгээд биднийх шиг ингээд юм байхыг дэмжихгүй байна. Яг л Америкт одоо нэг дэлгүүрт явахын тулд баг километр очиж нэмийн санд очиход бидний шиг ингээд доошоо буугаад аптект ороод хүүхдээ аваад цэцэрлэгээр ороод дэлгүүрээр ороод ингээд машин төрөөс хангахад боломжгүйгээр хэд хатуу болцсон байна. Тэгэхээр энийг бас үгүй уян зөөлөн болох гарцыг хайж байгаа. Тэгэхээр магадгүй дэлхийн хандлага ингээд холимог бөгөөд зөгцсөн холимогийг хэлээд байна шүү дээ. Тэгэхээр бид нэр шууд хатуугаас илүү нэг тийм нэгэн одоо нэг хатуу болгож чадаагүй юм чи одоо тэр дараагийнх нь шууд алгасч үзүүл яа тийм бол гэсэн бас бодол байна л да. Тэгээ одоо хуулийн төсөл дээр бас оруулсан л да. Орон сууц суурьшлын холимог бүсгийг шууд бас. Яа суурьшлын бүсгийг дангаад оруулж өгөөгүй. Суурьшил чинь заавал өөр юм уу? Холимог байхад нь болзолт ашиглал зөвшөөрөх ашиглах хориглох ашиглах гэдгээр дотор гормуудын зоны пермитийг тогтоогоод явчих гэж. Ер нь бол төсөлсөн. Ер нь ч баг тэр хандлага нь баг зөв ч юм болоо да. Тэрээс яг нүүрэн дээр бол би хатуу хуваагдсан байх хэрэгтэй их мэтгэлцэж дараа нь нэлээд бодсон чинь тэр нь ч зөв юм шиг байна. Дараа нь банцны нүүрэнд интернет баах ухтлаа. Ер нь тэр нь ч баг эдгээр тэрэнд болох ч байгаа юм шиг байна. Тэгэхээр за ер нь тэр нь зөв байна гэж бодож эхэлсэн. Тэгээ нэрээ би ч бас нэг сургуулийн буйнаар MIT явж утсан. Одоо MIT хот төлөвлөлтийн техникээр очиод тэнд очисон чи ерөөсөө бидний хот төлөвлөлтөд болголт өөрчлөлтсөн юм билээ л дээ. Бид нар чинь хот төлөвлөлт бөөн архитектор инженерүүд ингээд нэг хатуу тогтоосон хэмжээ за физик төлөвлөлт ярьд юм ш. Тэнд чинь хот төлөвлөлт нь гэж антрополог гэдгээр яриад байгаа байхгүй ингээд хотын одоо ястан үндэстэн баян нийгэм ядуугийн ялгаа малгай ингээд тэр мэрийг бас ойлгох хэрэгтэй. Шашин соёл одоо community center тийм өөр зан үйлтэй хүмүүс өөр шашинтай хүмүүс тэрийг хүндэтгэх асуудал яриад байгаа. Тэр тэгэл баян ядуугаар нь ялгаж болохгүй гэдэг. Энэ за одоо нэг дандаа боломж муутай хүмүүсийг амьдруулах орон сууцны хороолт баригдлаа гэж яриад шүү дээ. Ингэж болохгүй гэж байгаа байхгүй. Энэ чинь хүмүүс тэнд амьдрдагаас ичдэг болно гэдэг ч юм уу. Тэнд амьдарч байгаа хүмүүс гадуурхад ч магадгүй. Тэнд амьдрдагаас болоод хүн одоо өөрийнхөө үнэлэмжээ алдчих магадгүй гэдэг нарийн юм ярьж ийд. Тэнд чинь шал өөр байгаль орчны хүн ирээд юм ярьж ийн. Үл хөдлөхөр эдийн засгийн амар тийм хүн чим ярьж ингээд энэ баялаг гой сэдв болсон юм билээ. Тэгэхээр би одоо бодохдоо тэр бүс гэдгийг ингээд амар хатуу ярих, хатуу физик юм яриад хэл зааг ярих гал бидний мэрэгжил чинь багаас ингээд хэл хуваагаад энэ зөв, энэ буруу, энэ танах, энэ манах гэж энэ зааснаас биш. Энд байгаа хүнийг ягаад манах гэхин тулд чиний хүнтэй гой харилцаатай байх хэрэгтэй гэдгийг заагаагүй юм байна л тийм. Социализмын боловсролын ардын ч үгүй мэт. Тэгээ би бас тэн дээр их өөртөө бодол хийгээд үзсэн. Бүсийг бас хатуу тогтоох юм дэмий байхаа. Зүгээр уян хатан аль болохоор боломжтой. Тэгээ цаг хугацааны нэмж шатлсан байдлаар 5 жилээр ч юм. Тэгл хэрэгтэй гэж бодсон. За нэг бүсчлэлтээр нэг за зөрүүлтийн үед бол юм даа. Айгуул нөгөө нэг бүсчлэлтээр ч нэг голцоо нийт эзэмшлийн зам талбар руу орохгүй байх нөхцөлийг нь тусаж өгсөн. Ногоон байгууламжийн асуудлыг тусаж өгсөн. Тэгвэл тэр талаар бол жоохон хатуутай байх юмс байх гэж үзээд тэр талаар санал нийлэхгүй гэдэг. Тий, тэрийг бол ашиглалтын зөрүүлтэн дээр бол зүйл юм байна. Тэрээс ч одоо яг барилгын бүрхцийн үед энэ газар бол энэ нэг талбар бол одоо 60% нь л барилга, 40% эзэж барилгаж болохгүй. Яг 60% чинь болчлоо. Одоо энэ газар чинь газар болголт хийхгүй гэж барих хэрэгтэй. Одоо маань ч газар болголт гэдэг нь тэрэндээ баригдахгүй л яваад шүү дээ. Зайл байвал тэнд нь болохоо тетрис тоглож байгаа юм шиг нэг тийм бараг тетрисээ тоглодог хүмүүс ч олгоод байгаа юм шиг тийм өсөлт үүсчихэд байна л да. Тетрисээ тоглох өсөд гэж зайл байвал амар уран чадварлаг болгож байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд бүр яг ингээд явхад бүр ингээд олгоод нэг тийм энд яг ийм зай байна даа гэж бүр тэрийг үнэхээр соргохоор анзаарч. Одоо бид нар бол их үлэн мөттэй гэж ярьдаг шүү дээ тийм анзаарлалтыг сайн хийгээд. Тэгэхээр энэ минь бол байж болохгүй л дээ. Яг үүнд бол одоо би газрын салбарын хүн ч гэсэн газар дээр бол тиймэрхүү хот төлөвлөлттэй гэж ойлгохдоггүйгээр газар олголтууд хийгээд. Тэгээд эцэстээ нөгөөд бол маргаан болоод хоёр иргэн барилгын компанийн маргаан болж хөрж олон нийтэд харагддаг. Олон нийт барилгын компаниг үзээ ядна. Муусан баячууд. Иргэд дандаа зөв юм яриад байгаа юм шиг. Үүндээ бол тэр доор нь хэрэг хийсэн газар олгоцсон зураг төсвийг баталсан хүмүүс бол чив чимэг ард байж шít. Нөгөө нь маргалдаад иргэний шүүхтэр очиж. Тэгээд нэг харилцсан шүүх төгсөр хагаад дулааны үлрэл нөгөө барих хугацаа
төсөв хөрөнгө бол бүх юм алдаж дуусдаг. Ийм тогтолцоо Монголд байгаа. Тэгэхээр цаана нь бол яг болохгүй гэдгийг мэдсэрэж газрын нөхцөн хүмүүс байгаад байгаа байхгүй. Газрын нөхчсөн шугам сүлжээ зураг төсөл ажлын даалгавар малгар баталсан хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол тэд нар бол орхигдол байгаа. Zoning code гэдэг асуудал дээр хатыг тодруулах авах гэсэн. Zoning code гэхээр одоо ер нь бол зураг нэг хэлбэрээр байгаа. Текстээр буюу одоо ер нь яг хууль эрх зүйн дүрм журам бүр дагж мөрдөх хэмжээнд одоо нөгөө юу гэдэг бичигдсэн баримтж гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Одоо манайд бол зөвхөн одоо бүсчлээ zoning code гэдгээр зурцсан байдаг. Текст байхгүй одоо яг нэг тийм хууль эрх зүйн хүрээнд зохицуулсан дээр документ нь байхгүй гэдэг талаас нэлээд хөндөгдөж ярьдаг. Энийг бол жишээ нь төлөвлөлтийн аль шатнд хийх үл зүгээр гэж боддог. Ямар хууль эрх зүйн статустай баримтчид одоо магадгүй аль одоо жишээ нь төвшөнд батлагдаж дагж мөрдөх бичгээр байвал зүгээр гэж харж байна. За zoning code бол шууд техникийн талд ерөнхий бүсчлийн хувьд бол хууль болоод хотоогоолтой хуулинд ч орсон байх хэрэгтэй гэж бодож байна. Зөвхөн дотоод одоо нарийн бүсчлийн асуудал, бүсийн хил зааг тогтоох асуудал тухайн орон нутгийн одоо zoning commission ч гэдэм үү тийм байгууллагын эрх мэдэлтэй үлдэж болно. Тэр нь бол орон нутгийн хүмүүс нь өөр өөрсдөө мэдж байгаа. Одоо Мөрөн хотын хичээлэл Мөрөн хотоо сайн мэдж байгаа. Учраас Мөрөн хотын төр олон нийтийн холбоогийн бүс комиссийн төлөөлөл одоо нарийн асуудал ярьдаг байгаа. За зөв хууль бол ийм ангиллуудтай байх ёстой. Ийм одоо нэг бүсчлийн комисс гэдэг юм байх ёстой. Ийм гэдэг ерөнхий концепц үзэл санаанууд бол хуулийн дээр байж исэн дээр хаа нарийн ширийн юмуудыг тухайн орон нутгийн эрх мэдэлтнээ шилжүүлсэн зүгээр л гэж боддог. Яг энэ санаагаа би энэ хотоолт хуулийн дээр оруулж өгсөн л доо. Хотоолт хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхдаа бол яг тэр хэсгийн бичгтээ бол тэгж оруулж өгсөн зүгээр хоёр төвшин задгааг бол хуулийн дээр оруулсан байгаа. Жохон зориглоод ерөнхий бүтэд ангиллыг оруулаад өгсөн. Тэгээд ингэхгүй л бол ер нь болохгүй. Дур зоргоороо аяг олон төрлийн бүсчлүүд нэр томьёод яваад байгаа байхгүй. Одоогийн хотоолт хуулийн дээр 13 дугаар зүйл дээр ч байгаа ш нэг орон сууц олон нийтийн бүс мүс гэдэг уул нэг байгаа. Уулнаас тэр ер нь цагаараа zoning code нэг юм байна гээ хий гэж бодож байгаад хийсэн боловч яг тэр zoning code гэдэг үүргээ хангаж чадаагүй зүгээр нэг тийм өтөцгөрийн бүсчлэл гэдэг юм байдаг. Тэр нь яг ямар агуулгатай юм энэ байх хэвээр юу байхгүй лээ гэдэг яах юм байлаа гэж яах юм тийм ойлгомжгүй юм байгаад байгаа. Тэгээд сүүлд нь аваад үзэхээр юутайгаа ерөнхий төлөвлөгөө төр хийгээд аваад үзэхээр нөгөө хуультайгаа нийцүүлэх болт юм л бас хүчээр. Тэгэхээр нөгөө асар олон юм хийчихэд ангил хийчихэд тэрэндээ нийцүүлэхэд бол бүр дээр нь тэгэхээр нэг хуулийн ангиллыг тавьж хагаад тэрнээсээ залхаж ингэж нэг нүдний гурлаар хөрөлдөг шиг тийм аягаар маневр хийжсэн тухайн үед. Тиймэрхүү нөхцөл. Миний бодлоор энэ zoning code гэдэг юм байх ёстой. Тэгээд тэрийг хууль эрх зүйн орчноор нь хангаж баталгаажуулах ёстой. Тэгээд бичиглэлийн үед яг түүхийн би миний бодлоор хамгийн анх 1980 оны snippet-ээр бол байсан л тодорхой хэмжээнд. Нэг тийм гудамж юуны зэрэглэл, нэг 20 дугаар зэрэглэлийн барилга зам мам юу гэд хуваагаад үзчихсэн. Нэг тийм байсан. Тэгээд сүүл 2004 онд Patco гэдэг Америкийн компани байсан. Монгол боловсруулж өгсөн юм билээ. Азийн хөгжлийн банкны төлөвлөлт орон сууцны салбарыг чадварыг бэхжүүлэх гэдэг асар том төсөл яваад өнгөрсөн юм. Би сүүлд нь тайлбар интернетээс л олж үзсэн. 35 сая долларын төсөвтэй Азийн хөгжлийн банкны асар том төсөл дуусаад нэг 4 бот тайлбар өгсөн байсан. Одоо тэр ямар процедураар хийсэн явсан бэ гэдэг. Би хожим тайлбарыг л олж харж байгаа байхгүй. Интернет одоо хариулж харах байх. Тэр тайлбарыг хавсралтан дээр нь zoning code хийсэн гэдээ байсан. Тэгээ хавсралтын интернет байхгүй. Би тэрийг бүр хайсаар агаад сулруу төслөн хөрөлөнгийнхэнтэй нэг хүнтэй уулзж байгаа тэрийг файлаар нь олж авч ирсэн. Тэгэхэд 2004 онд яг бичгээр бүр ингээ монгол зөвлөлөөр бичсэн байсан билээ гэдэг. Тэгээ англи юугаар. Яг орчуулгын бодлохоор нэг одоо Central Business District гэдгийг болохоор бизнес төв дүүрэг мөрөг орчуулсан хэлээ л дээ. Одоо бид нар дүүрэг гэхэр чинь цэцэргийн нэжийг болоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр мөрөн чи юу юм зүгээр бизнес даунтауныг одоо ингээ бүс мөсийг ингээ тэр үед яг гаргаж ирээд Монголд ийм байх бүх боломжийг мөн тэр их дажгүй юм байсан. 15 онд нутаг төрийн нийслэлийн бүсчлийн тухай хууль гэж төсөл нь бичигдээ дууссан. Барилга утаагаар тийм дараалт нь байсарлах. Тэгээ энэ болохоор зөвхөн нийслэл зориулсан байна. Зөвхөн Монгол улстай бичгэн нийслэл зориулаад тэгээд хууль нь журмын төсөлтэй хоёулаа бичигдээд яамд одоо байж идэг. Тэгээд тэрнээ манай Чинбат өгш профессор оролцож ирсэн. Тэгээд Чинбат өгшөөс бид файлуудыг аваад харж ирсэн. Тэр одоо зогссон. Тэгээд тэрийг болохоор яг одоо хотоолт хөлмөл гарсан дараа бол гэсэн юм эсвэл тэрнтэйгээ нийцүүлж дотор нь багт гэсэн л агуулгатайгаар орхисон юм шиг л.
За нийслэлийн захиалгаар бас нийслэл зориулж New Urbanism компани бас журам боловсруулаад дууссан юм билээ. Харж ирсэн. За иймэрхүү байдлуудаар ямар ч гэсэн нэг тэмдэг хүмүүс зөндөө олон юм бол хийгээд оролдож үтсэн. Миний харснаар л 5 6 юм эрх зүйн чанартай бүр эцсийн зүг чадвартай хийгээд боловсруулсан. Тэгтээ хараахан батлагтай үйл явдлууд бол байдаг. Тэгээ энэ бол эртнээс явуулна яриад ихл 15 жил болсон л асуудал. Гэхдээ энийг одоо хүртэл нэвтрүүлж чадахгүй юм. Магадгүй хотоогоолтой хуулийн дээр л шинээр ярьж хийх байх. Тэгээ хийлээгээд маш олон хүмүүсийн эрх ашигтаа зөрчилдөг учраас бас хүмүүс бол яах вэ? Би бол тэр системд газар болголтыг хямдаг болоосоо л гэж үздэг. Зон код гэдэг юм. Тэгвэл одоо энэ газрын маргаа үүсэхгүй шүү дээ. Ер нь бол ингэ хараад эн чинь тодорхой шүү дээ. Энэ бүс төр олгоно болохгүй болно. Хэрвээ олгол ийм нөхцөлтөө болгоно гэж байгаа. Ийм ойлгомжтой хахад хинч ур чадвар, ухаан, үзэмж янз бүрийн нөхцөл гарахгүй шууд шийдвэр гаргаж байгаа. Хөрөнгө оруулагч дараа нь миний барилгыг нөгөө нам гарахаараа нураах вэ гэж барилгын компанийн айхгүй шүү дээ. Одоо ардын намын үед барилга ихлүүлж ардсан намынх нь нураачихгүй байгаа гэж бодохгүйгээр л барилга барих боломж нэгдэн л дээ. Одоо манайд бол ялцчгүй өөрсдөө ч замбараагүй зөвшөөрөл авч ийн тэрний хэрэг ч эрсдэл үүсгэж л байна шүү дээ. Барилгын компанид. За зарим яамтыг бусад аймагуудад шилжүүлэх байдлаар одоо Улаанбаатар хотын төвлөрөл их төрлийг багасгах гэсэн тийм санаа хэрэгдэв. Энд тийм санал нийлэхөө юу гэж бодож байна? За наа чи нэг чанартай санаа биш байх л гэж боддог. Би бол яамтыг бол мүлгэд хэрэггүй байхгүй. Тэрийг дагалдаад их төвөгдөлж хэрэгэл учрах байх. Одоо шийдвэл одоо миний харьцдаг юм чинь барилга хотоо болт юм шүү дээ. Барилга хотоо болт юм ховд амигт байлаа гэж бодъё л. Одоо цуг тасарсан юм бол нэгтэй ер нь бол би ч одоо баг энүүх нь ойрхон байхад ч л өдөртөө 1 2 гүйж яж хат ч л холдоод шүү дээ. Ер нь бол тэгэхэд бол тийм болчихвол бас яг энэ салбарын үйл ажиллагаатай оёгдохгүй гоо тэр бол зөвхөн нэг тийм хиймэл хүмүүст толгойсон зөгтөж багтдаг. Арилаасаа. Миний бодлоор бол зүгээр ихтэй сургуулиудыг харин аймгийн төвд рүү гаргах хэрэгтэй юм шиг гэж байна. Ихтэй сургуулийн асуудал дахиад ярина. За яамнуудын асуудал тийм байдаг. Бүр нийслэлийг нүүлгэж өөрчилж шинэ нийслэл байгуулна гэдэг санал яригддаг тийм. Гэтэ санал нийлэх үү? Нийлж яваад яагаад нийлэхгүй бол яагаад тийм. Жишээ нь одоо хар оронд нүүлгэн гэсэн асуудал нэлийн яригдсан. Энэ талаар таны бодлоо. Би одоо нийслэл нүүлгэх гэдгийг асар их дэмждэг хүмүүс нэг гэж бодож энэ талаараас бүр нэлийн чидуудаа ярьслах гэсэн. Тэгээд нийслэл бол яагаад нүүх ёстой вэ гэвэл асар олон шалтгаанууд тоочж болно л доо. Зүгээр эхний ээлжинд бид нэр төвлөрлийг сарниулах биш зүгээр ядаж сааруулах гол боломж нь гэвэл тэр одоо нааш ярьж байгаа урсгалыг дараагийнх нь нийслэлээр татах боломж байгаа юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь эрсдэл үндэсний ойлгол талаас нэг хотод ингээд бүх ихтэй сургууль, бүх соёл, уламжлал, урлаг, эдийн засаг, төв банк нь ингээд бүх оюуны бүх үндэс зүйл нь ингээд нэг хотод бөөгнөрчхөр одоо Монгол хотод газар хөдлөлийн хагарал хүртэл сая шинээр бүртгүүлж Улаанбаатар тэмдэг тэмдэг гараа авчихсан. Ийм нөхцөл байдал үүсэж байгаа тохиолдолд эрсдэл бол бүх нэг улсын хувь заяа яригдж байгаа байхгүй. Зүгнээс чи нэг хотны газар хөдлөлөө тийм гамшиг учирчээ гэдэг асуудал биш. Тэр улс байхгүй болжээ гэдэг юм яригдах гэдэг. Тэгэхээр миний бодлоор бол яах хэрэгтэй л байна. Нийслэлийг шилжүүлээд Улаанбаатарт байдгаараа байж л үнэз. Нийслэл бол өөр газар статуснд байгаад тодорхой хэмжээний магадгүй харин шинэ нийслэл бүх яамд нь гарвал хэрэглээ үст тийм тий. Шаардлагатай хүмүүсд дагаж очих нийцтэй над шиг хүмүүс. Тийм нөхцөл байдлыг бодож байна. Зүгээр судалгаа хийгээд үзэхэд бол тохиромжтой байдлыг үнэлгээд ирэхэд булган хэдээр бол тэр хавцаа зүгээр гайваа гарт юм бэл. Бүх нөхцөл зүйлүүд аваад raster calculation-ыг орон зай анализ дээр хийгээ үзэхээр бол тохиромжтой байшаа тодорхойлж болж ийлээ. Булган ингэ айлсан байна. Урагшаага одоо харьцангуй нэг 3 булгаас жоохон хашиг аршаад 3 булаг хавцаач юм. Тэр хавцаа байж исэн. Зүгээр яг зарим хүчин зүйлүүдийг их буруу сул авсан ч гэж магадгүй л дээ. Зүгээр нийслэлийн нүүлгэн гэдэг концепцээ дээр бол эхний ээлжинд бол олон нийтийн хандлага нийслэл нүүнэхэр бүх энд байгаа бүх үүсгэсэн юмд орхиод нүүгээд явна шүү дээ байхгүй зүгээр статус нүүлгэн. Тэгээд нүүхэн тийшээ нүүн биз нүүхгүй тэгээд зарим дараагийн урсгал хөрөнгө оруулалтуудыг тэнд татмаар гэдэг санаа л гаргаж ирж байгаа л болголт. Тэрнээс биш нүүж суух нэг гмиг аваад нөгөө байранд тавьдаг юм нэг айл нүүж байгаа шиг нь болох биш байхгүй зүгээр нэрийн энэ Улаанбаатар хот нийслэл биш Улаанбаатар хот Монгол улсын хот. Тэр хар хорин ч юм уу одоо нэг газар нийслэл гэж л явал тэрийг статус нүүлэх асуудал гэж ярьж байгаа бол хүмүүс тэрийг хурж магадгүй. Тэрээс хүмүүс бол энэ дээр бол их боломжтой ханддаг. Айдаг юм байл л тий нийслэл нүүлгэн гэхээр.
Ягаад гэвэл энэ бүх амьдрал ахуй, сургууль, соёл, бизнес нь байгаа учраас бол ер нь хүмүүс тэгээ үе шиг амжааг байгаа хөрөнгө оруулалтууд байж таа тийм том барилгууд хэмжлэн энэ дээрээс хүмүүс тийм байр суурьтай байдаг. Яг нийслэл нүүлгэн гэдэг байдлаар ямар төсөөл харагдаад байгаа вэ гэхээр ингээд одоо жишээ нь Стамбул ч гэдэг юм одоо яг зохиомлоор хот шинээр үүсгээд маш хэмжээний хөрөнгө оруулалт тийш зарцуулсан байдлаар нь харж авч үзээд байгаа учраас тэрхтлийн боломжтой байгаа гэсэн санаа хэлж байгаа юм. Өөрөөр чинь байр суурь болохоор статусын шилжүүлснээр зөвхөн хөрөнгө оруулалтыг тодорхой хугацаанд татаж одоо хөгжүүлэх тухай асуудал. Түншиж одоо маш хэмжээний хөрөнгө оруулалт биш гэдэг асуудал байна. Цааданч байхгүй. Одоо зөвхөн би ингэж бодоод байгаа. 50% барьцлага газар олголт хийж яхаар утааны их усрыг шинээр тавьж гэр хорооллыг шинээр бий болох боломж хийж яхаар тэр шинэ нийслэл болох газар дээр тэр газар олголтыг хийгээд хүмүүс тэнд нь газар авах хэрэгтэй байхгүй. Дахин төлөвлөлтгээд асар олон барилгын компаниудыг газар чөлөөлсөн газараа барилга өргөж яхаар тэр шинэ нийслэгсэн газар дээр шинэ орон сууцны хорооллуудаа бариад тэнд хүмүүсийг одоо илүү хэлбэр зардлаар илүү бага гүнтэй газар аваад хийх бол хэмжлэнгээр одоо нийслэлд одоо хийх гээд байгаа зарим хөрөнгө оруулалт төсвүүдийг тийш нь шилжүүлээд би магадгүй бол тэр шинэ нийслэл том хот болж чадахгүй дээдлэний 300 мянган хүнтэй байхдаа Улаанбаатартай ачаа бол огцом багасах төр зураг харагдаад байна. Заавал том хот байх албагүй. Заавал тийм одоо нийслэлтэй одоо зүгээр засаг цагааны үүргээ хангадаг. Тэгээ би бол шинэ хот дээр болохоор нөгөө бидний байнга ярьдаг смарт сити мэтэж тийм тэр мэрийг бол хэрэгжүүлээсэй гэж боддог байхгүй. Одоо энэ нийслэл төр бол одоо энэ дээл хэцүү асуудал байгаа шүү дээ бид нар. Би бас тийм судалгаа хийгээд энэгээр нэг олон улсны өгүүл бичсэн юм. Нийслэл хотыг нүүлэх тухай. Тэгээ international experience гэдэг судалгаа хийж үзээд 50 орны нийслэл нүүлгэсэн түүхийг бүрийг цуглуулсан ингээд интернетээр цуглуулсан хүн амжаас асуусан гадаадд сурдаг шамнар бол найз нөхдөсөө тухайн орны хэл дээр нь хайлгуулж хүртэл олж авсан. Сүүлийн 200 жил 50 доор нийслэл нүүлгэсэн юм байна. Тэгээд бүх шалтгааныг судлаад байсан. Ер нь 5-6 шалтгаан байснаас бол хамгийн чухал топ 5 шалтгаанд нь бол ерөөсөө энэ тухайн хот өөрөө даацсан хэтрээд одоо орчин бохирдоод юмаа дийлэх болохоор шилжүүлдэг юм гэхээс одоо Филиппин гэлж нийтлэл нүүлэх гэдэг байгаа чинь одоо Филиппин байсан баха сонгорсон 7 хоногт шийдвэр гарч байгаа шиг нийслэл нүүлэх гэдэг бас орчны бохирдол хэд даацсан төвжил мөвжил дэлхийд дээр баг ихний ямар төвжирлийн тоонд ордог гэх тийм юм бэл. Тэгээд нийслэлийг шилжүүлснээр нөгөө зах хязгаар бүс нутгууд нийслэлээр дагаад бас тахар хөгжил. Одоо төвийн бүс төв аймаг жишээлбэл нийслэл Монголын хамгийн одоо хөгжилтөө хамгийн олон хүн амттай шахуу одоо хамгийн олон хөрөнгө оруулалт хийсэн амжиргааны төвшин өндөртөө аймаг юм билээ төв аймаг. Тэгвэл магадгүй одоо өвөр хангаа руу шилжүүлж бол өвөр хангаа аймаг тэр авийн Баянгорч юм ингээд газар нутгуудад бас эерэг нөлөө дан байдлаар үзүүлээд эхэлв. Нөлөөтэй юм билээ. Бүс нутгийн хөгжлийг жигдүүлэх. Тэгээ яг зөвхөн зарим орнууд болохоор улс үндэсний батлан хамгаалах аюулгүй үндэсний хэв санааг одоо шинээр нийслэл болгож бүрэлдүүлж үзэл санаагаа нийслэлээр нийслэл гэж бас үзэл санаанд нөлөөлдөг зүйл юм байна л да. Тэр үүднээс нийслэлээр нөлөөлж байгаа ч гэдэг юм уу тохиолдол байдаг юм бэл. Тэгээ маш олон тохиолдол байсан. Бараг 30 хэдэн тийм шалтгаан болсон. Хамгийн их давтагдж байгаа 5-2-т нь орчны бохирдол болон дац төрсөн гэдэг. Сонирхолтой бол зарим орнд үзмэрчийн зөвлөгөө өргөж. Африкийн зарим орнд тэр нэг үзмэрчийн нүүр гэж боохоор бас нөгөөх юм билээ. Тэгээ яг тэр талаар би нэг 30 дуу хуцтай нэг тийм юу бичээд дотоодны сэтгүүл дээр хэвлүүлсэн байгаа. Утгагүй тэгээ бүр нэг дата матагаа янзлаад явал чадвал бүр интернет барьж болох бодолтой байна. Одоо жигдэлж амжааг учраас бас ил тавихгүй. Зүгээр яамд бол би нэг богино хуудасаар барилгуудаа болж байгаа нэг 5-6 хуудастай жижигхэн юм бол бичиж өгч хэлсэн. Нийслэл үлгсэн орнууд туршлах гэдэг. За одоо нөгөө түрүүний ярьж байгаа одоо нийслэлээс ихтэй сургуулиудыг гаргах хэсэг талаар ярилцдаг тийм. За нүүлгэх нь түрүүн бас тохиромжтой гэдэг санааг бол дурдсан байна. За нүүлгэлээ гэж одоо хаашаа нүүлэх вэ? За нүүлэх одоо байршлаг ямар шалгуур сонгох вэ? Одоо байгаа хэд хэдэн одоо бас том ялуу санал гаргацсан одоо газрууд байна. Энэ тал дээр ямар байршлаг сургуулийн нүүлэхэд үү? Тийм. Би бас энэ
тал руу аяга анхааралтай гэж ажиглаад нэг яг миний хоёр салбар уялдаад байгаас сэтвч байгаа. Би шинэ ихтэй сургуулийн багш боловсрол шинжилгээ ухааны хүн нэг талаас нөгөө талаас хот төлөвлөлт газрын харилцааны чиглэл байгаа. Яг энэ хоёр салбарыг уулзуулж байгаа юм учраас их сонирхоод. Тэгээ энэ ажлын хэсэг анх байгуулагдах үеэсний хурд муралд нь очиж хошоо хамаа нэмэрлж ер нь хүмүүсийн дургуйлах хүрээтэй байсан юм дандаа болохгүй бүтэхгүй талаас нь ярьж. Тэгээд сонирхдаг байлаа. Тэгээд Багнуур руу нүүлгэн гэж хэлсэн. Мөс дангаараа налах руу ч нүүлгэж ярьж хэлсэн. Багнуур руу бүр 10,000 газар авчихсан. Хинтээ Багнуурыг дамжчихсан. Тэгээд тэнд ярьж хэлсэн. Одоо тэгээд ихтэй сургуулийн хотхны ашиглалтын хүмүүс захиргааг байгуулга бас их төсөвтөө мөнгө төгрөг үрээд ингээд байгаль боловсролын яамд байж лээ тийм л одоо ч гэсэн тэгээд хэдэн ч яамсгийн газар үзүү ямар ч үр дүн байхгүй юм ажил биш үү. Энэ хооронд ажлын хэсэг нь бас 5-6 дахин буулгасан юм. Сая дахиад энэ хавар дахиад шинээр байгуулсан. Энд дээр төрийн хэмжээнд 5 ихтэй сургуулийн захирлуудыг шинээр оруулж гисэн юм бэл ажлын хэсэгт. Тэгээд би бас мөсийг төлөөлж бас тэнд налан бичиг бичиж сая өгсөн. Тэгээд тэрийг болгоно ингээ хараад тахт бол ер нь бол ихтэй сургуулийг хотхоноор ингээд бөөнөр нь гаргана гэдэг бол хамгийн утгагүй санаа гэж бодсон байна. Аль ч оронд нэгдүгээр тийм кейстэй тайгаа болтохгүй. Сургуулиудын кемп гэж болохоос бүх ихтэй сургуулиудын төлөвлөсний нэг юм. Эхний жишээг бол дараа 150,000 байрлахаар байгаа байхгүй юу? 150,000 дархан хотын хэмжээний хүн ам байгаа байхгүй юу? Ийм хүн хэмжээний хот шиг их хэмжээний хүн ам хотын бүх борлуулалт л үүс. Тэгэхээр тэрийг ямар ч хот биш хотхон зохицуулж чадах уу жишээлбэл. Тэнд одоо хотхон чинь зүгээр нэг байгууллагын дүрм журмаар л явна шүү дээ. Одоо мөсийн дотоод дүрм журм, оюутан сургалтын орчинд арх тамиг хэрэгжилж чадахгүй. Тэр дүрм журм л явна шүү дээ. Одоо хотхон дээрээ нэг дүрм журм зохиог авах л таас. Яс ялгаагүй л юм гарч ирнэ. Тэр хотын харилцааг зохицуулж чадах уу? Тэнд бүх төрлийн хотын борлуулалт үүснэ. Нэгдүгürt 150,000 хүний борлуулалт өгдөл амар. Хоёрдугаар тэнд ихтэй сургуулийн салбарт ажиллаж байгаа багш нар мөс ихэд одоо 800 багштай. 500-аад ажилтнтай. Тэгэхээр 1300 хүний хүн 140 км-ийн цаана амьдарч ажиллаад явал нэг оюутлахаа молгон төр чи одоо нэг баах юм яриад байгаа шүү дээ. Гэр бүл салт мал тэгсээд ингэдэг шиг бас ингээл одоо 140 км наашаа цаашаа ийг бол явал сул тэндээ амьдраад ах юм ч юм уу. Бүүмэд одоо би тэнд амьдраад ихтрийн амьдраад би нэг 5 дахад орж ирэх юм уу яах юм одоо нэг тийм юм нөхцөлөд л байгаа зү. За яг өдөр тутам явъя хэрэг худлаа ер нь. Нэг ингээд тэгээд тэнд бас нэг байр савтай байх хэрэг болчихж байгаа. Энд бас нэг байр савтай хэрэгтэй болж байна. Ингээд нэг тийм асуудлууд байна. Аюу бол асуудлууд ингэ байгаа. Тэрээс нэг улс гүрний нэг үе одоо нэг 4 насны зэрэг төвтүүд шүү дээ бүх оюутнуудыг аваад үзэх юм бол 1-ээс 4-р курсын ийм оюутнууд чинь нэг улсын нэг хөдөлмөрийн үе оюу ухаан бүх юмний нэг үе нэг газар тэгж бөөнөрөө байрлал гэдэг бол үндэсний хувьд талаасаа ч юм уу асар эрсдэлтэй. Жишээлбэл 2015 онд зөвхөн нэг хүн Монгол улс 2009 оноос хойш кор өвчин тасарчлаа гэж ярьж ирсэн байгаа шүү дээ. Одоо Улаанбаатар өвчин. Тэгээд тохиолд илэрхгүй жил 6 жилийн дараа 15 онд нэг хүн сэжигтэй хүн 3 сарын 10-нд хэлээр орж ирсэн байна. Халуурсан кор бурхны Улаанбаатар өвчний юутайсэн хүн орж ирээд обистер гэлгүй шүтестер ороод нөгөөдрөөс нь хэдэн мянган 50-60 мянган оюутан Улаанбаатар өвчнөр өвчлөж ирсэн шүү дээ. Би их сургуулийн багшчаас харж ирсэн. Зөвхөн нэг халдвар төвчийн хүртэл тэгж амар тархаж байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд нөгөө бүр халдварт дээр очиход мөс оюутнуудыг үзэх цог, шүтээс оюутнуудыг үзэх цог, ангаахын оюутнуудыг үзэх цог сургууль сургуулаар цог гаргацсан юм шиг тэр онцгой байдлаар зарлаад. Тэгээд тэд нар чинь бүгдээрээ вакцин хийлгэсэн үсч шинэ вирус орж ирсэн байгаа байхгүй юу? Тэгээд зөвхөн 20 нас 18-аас 20 насны туссан байгаа. Би юм бол тусахгүй байгаа. Тэгэхээр энийг харахад бол яг тийм нэг залуу үед халдварт төвч бүр аюултай марж ирвэл байгалийн гамшиг болвол тий терроризм болвол нэмж бөөндөө байж болохгүй гэдэг шууд төр зүрх харагдаж байгаа байхгүй. Зөвхөн төвөр байршилтай байхад л тэгж нөлөөлж тэр бүр дундаа байж байгаа бол асар аюултай. Тэгээд дээрэс нь хамаг одоо номын саман бүх үнэт одоо нэг диссертац, соёлын өв, патент, ноу хау, инновацийн бүх юмуд нь бас дагаад нүүх хэлгүй. Тэд нар бүгдээрээ тэнд байж бас эрсдэлд орох магадлал ихтэй. Тийм учраас бол тиймэрхүү байдлаар төлөвлөх. Зүгээр би нэг 2-3 жишээ ярьж. Би энэ дэр бараг 40-50 муу жишээ олж ярьж чадна. Ер нь бол тийм байж болохгүй юм билээ л дээ. Тэгээ энэ тэгвэл яах вэ гэвэл гарцсан ихтэй сургуулиудыг би бол нүүлэх гэн зөв гэж бодож байгаа нэрслээс. Тэгвэл энэ хөгжихгүй байгаа ч юм уу аймгийн төвд рүү нүүлэх хэрэгтэй. Аймгийн төвд уралдаан зарлах хэрэгтэй байхгүй. Ерөнхий сайдсан бол та нар одоо шүтээсийн одоо барилга архитектурын сургууль, механик инженерийн сургууль, геолог уулуурхан сургууль, 3 сургуулийг танах авах тендер зарлах. Танах ямар нөөц болцоо тэд бүтц
байр сав, хуучны социализмын хаягдсан барилгууд, Оросын цэргийн ангийн юмнууд байгаа. Тэр мөрийг ашиглаад авах боломж өгнө гэвэл аймагуд тэрийг авах хэрэгтэй. Плацалтад аваад хөгжөөд аймагуудад зах зээл магадгүй хэдээс тодорхой үнэндээ суурьшин амьдран хөгжил бүх юм үүснэ. Зах зээл байхаар аяндаа эдийн засгийн чадвар шиг хүмүүс амьдрах нөхцөл нь үүсгэж эхэлнэ. Тэгэхээр би бол нэг бүх аймаг руу тарах боломжгүй л те ямар ч нэг 4-5 аймаг руу тараавал баг үр дүнтэй болов гэж хараад байна. Дорн бомд бол мундаг гоё потенциалтай аймаг гэдэг чинь чад болсон хотод ч харахад бол асар их юм шингээхэр л юм байл. Тэгэхээр тийшээ бол одоо нэг сургуулийг ер нь хот дотор хөдөө аж ахуйн сургууль байна гэдгээс ойлгохгүй л. Одоо мал зал эднээс судлах гэж тариалан газар судлах гэж хот дотор байгаад байгаа. Тэр юун дээр явах, тарвар дээр явах хэрэгтэй. Одоо 100 модод ч юм уу. Эсвэл Цэлэн аймгийн Сүхбаатар хотод ч юм уу байх хэрэгтэй. Хотын даацын тухай асуудал яригддаг. Ер нь хотын даац гэж яг юу юм? Ер нь одоо Улаанбаатар хотын даац яг хитэрсэн бол ямар даац нь хитэрсэн гэж үзэх үү гэх юм уу те. Одоо жишээ нь яг зарим хүмүүсүүд яг нөгөө нэвтрэлээрээ бол ярил Улаанбаатар хот ч юм сэрэгдэр ч одоо тийм үү. Гэтэл яг даац нь хитэрсэн гэж маш олон шүүмжлэл яригдж байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа? Даац гэхээр 2-3 төрлөөс нь яг одоо ямар даац вэ гэдэг үсэ. Одоо экологийн даац буюу одоо хөрс, ус, агаар орчин энэ хүмүүстэй хүрэлцээг хангаж чадчихэв нь. Замын даац, эдүүдийн даац, нийгмийн одоо яг бүх даац минь бол хэтэрсэн сургууль цэцэрлэгийн даацлаа нүдэн дээр хэтэрсэн тийм сугалаагаар оруулдаг. 3 хэлжээр хичээлдэг, нэг партнер 3 өсгөдөг бол нийгмийн эдүүдийн даац хэтэрч. Автобус унаа хүрэлцэхгүй байна гэвэл нийтийн төвийн даац нэтэрч, зам төгжирж байгаа замын даац хэтэрч. Гэх мэтчлэнгээр. Одоо багдгүй ундны усны проблемээр утгагүй гарч ирэх байх. Тэгвэл бүр нэг экологийн даац нь бүр хүн төвшөнд орно гэсэн. Хөрсний бохирдол өндөр байна. Агаарын бохирдол нь усны хэрэгцээ. Тэгэхээр ер нь бол би бол даац гэхээр яг нэг талаас нь ярихгүй ер нь бүх төрлөөс навцсан ер нь л баг даац гэж хэрэг тодорхойлж болдог бүх зүйлийн хэмжээг бол Улаанбаатар талаанд авчаад байна л да. Тэгээ амьдрах орчны хувьд ч гэсэн тавчаад тэрнтэй л уул руугаа өсөж амьдэрцгаагаад одоо ингээд байж штэ нэг барилга барих боломжтой талбайнууд нь дууссан учраас тойроо тавьсан оршуулгын газрууд нь урд нь хол гэж тавьж исэн газрууд нь одоо сурчлын бүстэйгээ залгаад хаяад залгаад ирчлээ энэ бол тэлэх даацсан ч хүртэл дууссан байгаа л илэрхийлж. Тэгэхээр энэ бүх даац гэдэг ойлголтууд бол кризисийн дандаа хэтэрч гисэн. Зүгээр яг нь төлөвлөлтийн даац гэж юм бас байгаа юм л да. Тэдэн мянган хүнтэй байх, тэдэн сая хүнтэй байх хэрэгтэй гэдэг даац бол угаасаа хязгаарч биелж явж байгаа хөтөлбөр байгаль алдаж явж исэн учраас эртнээсээ л даац гэж хэрэг төлөвлөлтийн даац гэж хэрэг бол бүр 67 оноос алдагдаад эхэлсэн. Яг л төв зөрөгтэй. Тэгэхээр бол Улаанбаатарт бол ялч хөл проблем байна уу байна, даац хэтэрсэн үү хэтэрсэн. Тэгээ энийг одоо өөрчлөх арга зам нь ихтэй сургуулиудыг аймгийн төв рүү нүүлгий, нийслэлийн статусыг өөр газар руу шилжүүлэе. Магадгүй түрүүний яриад байсан нөгөө агаарын тусгай замын автобусыг хэрэглэе. Ингээд эдгээр бүгдээр ингээд уялдаад явах гарц гаргалгаа нэрсүүл тэр нийслэлийн асуудалтай л холбогдохоор болж байгаа байхгүй. Одоо энэ ялцад байгаа нь хэтэрсэн байгаа гэдэг байгаа даацуудыг даацын хэмжээг нэмэгдүүлэх бол боломж үндсэндээ байгаа эсхүүд багшаа тийм үү? Замын болго сургууль зүйлийг нэмж барих. Тэрийг бол тэгээд нэмээд магадгүй зүгээр даац одоо тэр дэд үтцийн болон тэр нийгмийн дэд үтцийн одоо хатууд дэд үтцийн таацуудыг нэмэгдүүлэх замаар Улаанбаатарыг илүү олон хүн амтай болгох төрслийн бүрдүүлэх тийм хувилбар дээр одоо жишээ нь бүрдүүлэлт байгаа. Тэр баг дэмий байгаа л гэж байна шүү дээ. Ер нь одоо тэр хөрөнгө оруулалт тэр мөнгө байгуул тэрийг өөр орон нутгад руу шилжүүлээд орон нутгуудыг хөгжүүлэх эсвэл тэр шинээр статус оруулаад тэр лугаас шилжүүлэх. Яг энэ эсрэг юм ярьж исэн хүнд харсан би бүр. Хотоолтын хуулийн ажлын хэсгийн шинэ хуулийн хэсэгт нийслэлийн нэг агентлагийн залуу байлаа. Миний л үеийн залуу байгаа шүү. Тэр залуу нийслэл хүн ам төвлөрөөсөө гэж ирж бүр их хэрэгсэн. Нийслэл альч том хот их хүнтэй болох амбицтай байдаг гэж ярьж байна. Тэр утгаараа бид нар тэрэнд нь бэлдэх бүх юм хийж ойлгох хэрэгтэй. Тэгэл ихсээд байх хэрэгтэй л тийм хүн ярьж байна. Би бол одоо тэр нийслэл гэдэг том айл тэрний одоо төрийн албан хашиж байгаа хүний бодол тийм яг зүгээр нийслэл гэдэгт одоо хайртай ч юм бодол юм шиг байна л да. Биний бодлоор бол тийм бодолтой хүн одоо тэгээд тэнд ажиллаад хуулийн ажлын хэсэгт гарч ирсэн юм яриад төвчнэд бол их санагдсан. Ер нь бол энэ Монгол гэдэг чинь зөвхөн нийслэл биш. Бид нар зөвхөн амиа чи нийслэл ирэх учраас нийслэл томроосоо нийслэл хүчтэй болоосоо бодох юм утгагүй болт юм шиг. Орон нутаг сайжирсаа тэр Баян онгор аймаг тэр
өөр хангаа дорногоо бид нэр чойрмоор мандалгаа хотод гоё дасгал гэж бодож ижил жигд хөгжих асуудал энэ бас зөвхөн Улаанбаатар улс гэдэг шиг юм болох гэдэг шүү дээ. Ер нь бол одоо тэгэхээр тэрэнд зориулсан төсөн мөнгө тэрнийхээ хэрэгээр нийслэлчүүдийн хүчтэй юм байна л да. Нийслэлийн хотын дарганд хүртэл одоо бараг нэг сайтын төвшөнд нийслэлийн төсөөхөд улсын төсвийн дайны төвшөнд нийслэлийн удирдлагууд ихээр яг үүнд бол ямар агентлах үгэнд ордоггүй шүү дээ. Нийслэлийн одоо агентлагын дарга нар чинь өөрсдөө даргатай учраас өөрсдөө төсөвтэй учраас нөгөө барилга хотоолт юм ч юм уу юунад ямд болоход ирж байгаа тоож байгаа амтан ч байдгүй их том тустай улс шиг л аашилцаадаг. Тэгээд энэ байдлын өөр нөлөө нь болохоор эргээд орон нутаг гэдэг юм цаана нэг эсрэгээр дандаа орхигдож нийслэл бүх төсөв бүх хөнгөтэй үүдтэй бүх юм нийшээ ирсээр хагаад улам л нэг юм чөтгөрийн тойрогт оруулж чадаж байна. Нийслэл гоё юмуд нь байна. Тэгэхээр хүмүүс нийслэл рүү хамтахаар ирнэ. Ирэхээр улам томорхороо илүү л гоё болоод илүү л нөгөө боломж бололцоо зах зээлийн багтаамж одоо сонирхолтой бүх юмуд нийслэл рүү авчирна. Тэгэхээр тэр нь эргээд дараагийн дахиад татах хүнс нь болно. Ингээд нэг тийм гарч чадахгүй тойрогт орчод байгаа. Тэгээ энэ тойргийг нэг өнцөг дээрээс нь шууд төсөв гэдэг нэг тэр тойргийн нэг имийг нь аваад шууд өөр тийш шилжих хэрэгтэй байна. За бид сүүлийн үед нэлээд одоо англи хэлний feasibility study буюу монголоор бол техникийн зөвлөлгээд орчуулаад тэзүү гэж яриад нэрлэгдээд байгаа зүйлийг нэлээд одоо төлхөө ярьж байна те. За яг утгачлбал бол тэзүүг бол feasibility study бол хэрэгжих боломжийн судалгаа гэдээ орчуулдаг шүү байна. Зарим одоо хүмүүсээр гэтэл манайхаар бол техникийн зөвлөлгээд хэлээд байгаа те. За аливаа нэг бизнесийн тэзүү болон хот байгуулалт хот төлөлтийн тэзүү хоорондын хоёр хоорондоо зарчмын хувьд ялгаатай юу? Ямар ялгаа байгаа вэ? За зарим хөгжлөмд бол хот төлөлтийн суурь судалгааг үндсэндээ тэзүү гэж нэрлээд санал байгаа. За нөгөө талаараа хот амьд буюу бие дасан хөгжих боломжтой, органик шинжтэй ч гэдэг юм уу тийм боломжтой байх ёстой гэж үздэг. За энэ утгаараа хот бие даж амьдрах боломжийн судалгаа гэдэг талаас нь бас зэрэг нь бас асуудлыг хөнддөг. Энэ талаар таны бодол юу вэ? Яг хот төлөвлөлтийн тэзүү гэдгийг бас яг ямар чиглэлийн ажил гэж харж байна? Яа би бол одоо суур судалгаа гэж бодохгүй юм л та. Зүгээр яг тэзүү гэдэг яг Монгол үгээр бол тийм байж болно. Одоо ямар нэгэн төсөл уулуурхай бүх юм дээр ч урд нь тэр нэг сур судалгаа дээр хийж байгаа шүү дээ. Ер нь тэн дээр бол тэзүү гэж орж ирж байгаа. Яг нэг хот төлөвтөр орд ирэхээр тэзүү гэдэг тэр нэр томьёоноос арай өөр. Тэр хэрэгж боломжтой нь бараг зөв байх л та. Тийм байх ёстой, хийх ёстой зүйл байх. Ер нь бол төлөвлөлтөө амьд байлгын урт хэрэгжих боломжтой бас давхар судлах. Тэнд ямар төсөн мөнгө ямар зүйл шаардлагатай вэ? Ямар эрсдлүүд учирч болох вэ гэдэг үргэлжлэн тооцоолох ийм шаардлага олзоолчгүй байх хэрэгтэй. Зүгээр нэршлийн үед тэзүү гэж нэрлэнэ үү одоо юу гэж хэрэгжих боломжийн судалгаа гэж нэрлэнэ үү гэдэг нь бол яг мэдэхгүй. Зүгээр бол хүмүүс бол бүдэл тэзүү гэж тэзүүн дотроос олон янзлах шиг юм л та. Тэгэхээр миний бодлоор зүгээр хэрэгжих боломжийн судалгаа гэдэг өнцгөөс наваад үзэх юм бол байх л ёстой зүйл. Бараг хоёулаач байх ёстой зүйл. Нөгөө суур нөхцөлийн судалгаа хэрэгжих боломжийн судалгаа гэсэн. За сүүлийн үед гадаад төгсөж байгаа хот төлөвчнөр их байна. Гадаад одоо хэл дээр судалгааны ном сурагчид их байна. За тэрэн дээр бол нэгэн нийтлэг бас хэрэглэгддэг urban design, urban planning, urban concepts development plan, instrument plan, urban planning гэдэг human settlement plan, regional plan гэдэг маш олон төрлийн плануудын за тухай гэдэг бичигдээд байдаг. За энэ тал дээр хүмүүс бол яг өөртөөхөө өнцгөр магадгүй аль улсад сурсан бэ гэдэг талаас нь харж энэ план шиг ийм юм гэдэг нэг одоо туршлагаа болвол баг нэг абсолют утга шиг энэ төр ярьдаг тэр хандлагууд гараад байна л та. Тэгэхээр яг энэ талаар Монгол ямар байдлаар одоо нэгдсэн ойлголттой гэдэг юм уу? Ямар одоо статусаар ямар зохицуулалтаар энэ ойлголтуудыг бид нар хөршин дээр буулгаж ойлгож авч үзэх бай. Тэгж магадгүй бас энэ план боломж нэгэн дотор ордог эсвэл дарааллын үед энэ төрөл дараа нь хийгддэг гэсэн юмнууд бол бас байгаа бах тийм. Энэ төр ямар бодлоо? Яг янз бүрээр л нэрлэж байгаа юм л та зарим хүмүүсийг бол энийг болохоор яг хотоолтой хөл ч юм уу тийм мэрэгжлийн юм дээр нэр томьёоны тайлбаруудыг бол
тодорхой өгчөө тэрийг л баримтлаад явжсэн. Тэр одоо яалч ч хөл өөр онцлогтой хууль эрх зүйн онцлог хөгжлийн түвшнээс хамаарат нэршлүүд нь маш өөр болон янз байгаад байна. Тэгээ Монголд аваад бид нар хүчээр энэ юм болоо даа гэж бодох гэхээр бас агуулгын ч юм уу зарим агуулгын нийцээ зарим нийцэхгүй ч юм уу ойлголтууд зөндөө үүсээд байгаа хгүй. Тэгэхээр яг бид нэр төрийн албан бичиг гэдэгт оруулахад заавал гадаад нэртийг ашиглах орчуулах тэр гараад байна шүү дээ. Тэгэхээр энд нь дүүцэх аюул олон хувилбарууд боломжууд юм болохоор хуулийн тайлбар нэлтэйгээр чиглэлүүд бол зөвөрч юм болов гэж бодож ирсэн шүү дээ. Тэгээ яг энэ чиглэлийн бас салбарын одоо судлаачид эрдэмтэд хүмүүс бүгдээрээ хамтраад магадгүй одоо та нар бас нэг залууч архитектурууд нэгдээд юм биш шүү дээ. Ингээд энэ чиглэлийн тайлбар толгойд хэдэн гаргах хэрэгтэй л байна. Ер нь бол одоо дуртаагаараа нэрлэж байгаа яг үнэхээр өөр өөрсдийнхэн үзмжээрээс өгсөн сургууль эднээс өөрлөх хамаарат одоо би бүр гайхаад байгаа юм л да. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж Оросд байна, Монголд байна. Өөр орноор байхгүй шүү. Land use plan гэж л байгаа байхгүй юу? Тэгвэл land use plan ч болохоор хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд хийгдээд байгаа юм. Тэгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө бас хийгдээд байгаа юм. Их сонио. Тэгээд ойлголтууд нь өөр тэгснэ нэг ямиг хоёр хувааж авсан хоёр өөр хуулинд хоёр өөр нэрээр тусгасан хоёулаа өөр өөр төсөвтэй хийж байгаа шиг. Яг энэ бүр хитрхи нөө даамжрахаараа сөрөг нүдэн ийм болж гарч ирээд байгаа. Тэгэхээр би бол энэ дээр бол нэг иргэд одоо энэ салбарын мэрэгчлүүд энэ дээр бол өөрсдөө жоохон чармалт гаргаж чигтлэх тал дээр нь ярих хэрэгтэй байгаа. Би яг энэ чиглэлээр бас нэг юм дээр ихтгэл тавьж исэн тухайн үед нэг баахан кейс олцсон гэсэн. Одоо барыг гэн мартчих. Архитектурын хэвлэл дээр ярьж исэн. Тэгсэн чинь бол хүмүүс бас их л тухайн үедээ тийм бичлээсэн. Хот засгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө газрын асуудал одоо ер нь л одоо маргааны одоо нэлээд ном сэдв болоод байгаа тийм. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэний дараа газар олголт хийгдэх ёстой юу? Эсвэл газар олголт хийгдээд хүний өмчлөл болсны дараа одоо төлөвлөлт хийгдэж эдийн засгийн хэрэглэнд оруулах байдлаар явах ёстой юу гэдэг нь магадгүй зарим нэг маргаантай хүмүүс зарим хүмүүс бас яриад улс төрийн бас зарим нэг албан тушаалтнууд тиймэрхүү санааг илэрхийлээд байдаг. Энэ тал дээр яг ямар байх ёстой яг одоо чинь түрүүн ярьсан нийслэлийг өөр тийш шилжүүлэе гэдэг. Тэгэнгүүтээ нийслэлийг өөр тийш шилжүүлэхэд донд тэн дээр газар олгоё гэдэг ярьсан тийм. Бид төлөвлөлт хийчихэд газар олох уу эсвэл газар олгочод дараа нь бид төлөвлөлтөө хийх үү гэдэг ч юм уу. Энэ дээр ямар байх ёстой вэ? Ер нь бол төлөвлөлт газар олголт ч гэсэн бас төлөвлөлт өрөөд явж байгаа байхгүй. Тухайн жилийн газар зохион байгуулалт төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө төлөвлөлтүүд байгаа. Тэгээ хоёр төлөвлөлтүүд нь хоорондоо уялдахгүй байгаа л асуудал байна. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөд нь тухайн жилд өмчлөөж эзэмшүүлж ашиглуулах газруудын байршлуудыг заагаад төлөвлөж байгаа байхгүй. Зүгээр одоо эрх зүйн үйлчлэгийг нь төлөвлөж гэсэн үг шүү дээ. Амар зураг төслийн байршил нэг юм дизайн юм гэж төлөвлөөгүй. Зүгээр тэр байршилд одоо сонгоны архын дүүргийн тим юмны ам гэдэг газар 50 га газрыг одоо иргэдэд өмчлөх боломжтой ч гэдэг юм ингээд. Яг 50 гааг дотор задлаад одоо дараа нь олон болох гэн дүүргийн иргэдийн хурлын иргэд. Дүүргийн газрын даамлын асуудал байгаа байхгүй. Газрын зохион байгуулагч. Тэгээ иймэрхүү асуудлууд байгаа. Тэгэхээр төлөвлөлтүүдээ энэ төвшөнд уялдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол яалтчгүй нэг газар нь нэг юм төлөвлөлдөг. Тэнд алидийн хүмүүс газар эзэмшээд өмчлөөд авцсан. Буцаад нөхөө олгох өгөх хэрэгтэй болдог. Нийслэл жишээлбэл нэг жилдээ бараг 17 онд байсан баг 18 оны жилд нэг төсөв орж исэн чинь 10 тэрбум төгрөг газрын нөхөө олгорч шаардсан байгаа байхгүй. Жилд шүү дээ. Их хэмжээний мөнгө нөхөө олгорт төлж байна. Тэгэхээр ийм биш байх боломж нь бол байгаа. Төлөвлөлтүүд эрт уялдуулах. Өмчлүүлэлээ дараа жил нь өөр зам теори ямаа батлаад тийм энд зам тавина гэдэг юм ороод ирж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө тентний гайлууд гүйхгүй. 3 айлмалаас л ажил бүтэн жилээр хойшлж байгаа ч юм тохиолдол байж л. Тэгэхээр энэ дээр төлөвлөлтүүд уялдахгүй байна. Дээрэс нь яг одоо бид нар хардаг шүү дээ. Одоо яг энэ хажуудлын биднээс ч чанх хогшоод нөөцийн 6 дугаар өргөж тэрний уртлын зам нүдэн дээр аягүй гоё өргөн болоод тавигдаад за энэ сайхан телевизэнтэй гоё илжинтэй гэж хэлсэн. Тэр замыг дараа жил нь хуулж яасан юу тавьж байгаа байхгүй. Юу лээ? Шугам сүлжээ давгна. Тэгээ шугам сүлжээг тавьсан компани буцаад замын компани биш шугам сүлжээний эрхтэй компани зам тавьж байгаа л гэсэн үг. Дараа нь ижид хуулсан зам. Тэгэхээр замын компаниг стандарт хэмжээ өргөн мөргөнгө бага юм болж тавихад тэр нь өөр компани зүгээр туслах ажил нь болчихсон. Ухсан нүхээ буцаага замын цутгах ажил нь болоод тэрийг нь хийгээд явчихж байгаа болохоор их сонио ойлголт байгаа юм л да. Замын ажил
зам нь болохоор зам тээврийн яам амнаас холбоотой ажил юм шиг байна. Шогон сүлжээ нь болохоор эрчим хүчний яамны ажил юм шиг байна. Тэгээд хоёр яамны хооронд уялддаг юм шиг. Нэг яамны мэрэгчлэлт нөгөө яамны мэрэгчлэлд бодоход эрддэг юм шиг байна. Чи миний дарга бишэж адилхан яамны чи над ирэхний би чамд очихгүй чи над дээр ирмэр. Тийм л юм байна. Нэг тийм асуудал байдгийг юм хэлээ тийм хараад байна. Нийслэлээр бас тийм. Тэгээд энэ газар хот төлөв төрж яг ингэж л бас явж идэх. Ер нь бол энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал дээр бол шууд шийдвэрийг нь аль нэг нь төрүүлж гаргах нөхцөл байдал дээр буруугаар нэг лууж их нь амжилт гавьяаг нь бол төрүүлж авахын төлөө өрсөлдөх ийм төр зурагтай байдаг. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөнгөлөлгөө гэж байгаа тийм. За одоо 2040 он хүртэл хөгжүүлэх концепц гээд хийгдэж байгаа. Энэ бас нөгөө нийслэл зар сургалтанд оролцож ирсэн юм шиг байна тийм. Энэ дээр яг ямар байр суурьтай, ямар концепцийг дэвшүүлж ирсэн бэ? Ер нь одоо 2030 он хүртэлх төвчлийн ерөнхийлөлөө гэдэг бодлогын баримтчийг юундаар алдаатай байсан бэ? За 40 он дараагийн төлөвлөлтүүд тэр юу илүү анхааруул зүгээр гэж үзэж байна. Энэ талаар ямар байр суурьтай байна? Яг 40 оны ерөнхий төлөвлөлтөд шинэлэг мөрөөс харагдаг байхгүй. Би тэр нэг шүүмжийн төрөлтөнд төрүүлсэн байхгүй. Нөгөө 5-6 баг үрсэлцсэн шүү дээ. Тэр багийн материалыг би очиж үзээд тэгээд тэр дээрийн шүүмж хичээд өгсөн жил төрүүлсэн мэлээ. Тэгээд над болохоор яагаад төрүүлсэн бэ гэвэл би тэн дээр нэг шүүмжлэхдээ ер нь шинэлэг юм байхгүй гэж шүүмжилсэн. Шинжлэх ухаанч бас байгаа юм шүүмжилсэн. Ер нь бол хэтэрхий модон байсан. Ямар нэгэн тооцоол дэлхийд дээр одоо загварчлалууд аягүй хүчтэй гараад ирсэн юм. Симуляц хийгээд ер нь хот төлөвлөлдөг чинь. Бид нар шиг зүгээр нэг юм энд байшин байхгүй гэдэг асуудал ярьж байгаа. Хот төлөвлөлт гэж байхгүй бах. Тийм физик төлөвлөлт гэж байгаа. Тэрийг нь шүүмжилсэн. Шинэлэг юм байхгүй гэдэг нь болохоор ерөөсөө нөгөө 20 онд байсан бүх юмуд байдгаар. Нөгөө л хүн амын тооцооны алдаатай байдал, нөгөө л нэг бүдүүн тайм тооцоо нэг тийм байна, энэ тийм байна, нэг бүс нутгийн хувьд нэг юм байна гэдэг нэг тийм нэг гой зургууд л байгаад байна. Зургууд л төрлөрийн зургууд. Тэгэл тэрийг нь шүүмжилсэн. Тэгэл гайгүй шүүмжилсэн юм хэлгүй тэнд уралдаанд норсож төрүүлсэн шүү дээ. Тэгээ би бол одоо яагаад энийг өөр байгаасаа шинжлэх ухаанч байгаасаа гэж бодоод л байна л та. Хот төлөвлөлт гэдэг бол маш олон салбаруудын хуйлдараас үүсдэг болсон. Одоо түрүү ярьсан шүү дээ нэг ингээд антрополог, нийгмийн хүн, газар зүйн хүн, байгаль орчны хүн, экологийн хүн гэдэр байхад хуучны ерөнхийлөлт гарахад 4 бот юмны чинь бараг нэг ботын дотор 3 хуудас нь байгаль эколог байгаа байхгүй юу. Тэгээд тэр байгаль экологийн зүгээр виш лист байгаа байхгүй юу. Туул голын дагуу юм экологийн коридор байна. Гоё гэсэн шал худлаа перспектив хитэн зураг юм нэг юм 3D босгодог юм дээр зурцсан байгаа нэг харахад нэг голын иргэн дагуу алхаж явж байгаа хүмүүс байхгүй зүгээр. Тэр баг интернетээс татааж тавьчих болно. Тэгээд тэрийг төлөвлөлт ихэд хэцүү. Тэр яаж хэрэгжих юм, ямар онцлогтой байх юм гоё бүр ядаж бүр нэг гоё нэг уран сайханч гоё фантаз үзэгдээд төлөвлөгч хүний нэг гоё ясгарсан ингээд бүр тийм ч юм тийм өрнүүн ирмэл армантик нь алга. Эдийн засгийн нэг ихэр тооцоо нь алга. Юу ч биш нэг тийм ингээд ийм ерөнхий нөгөө л нэг илээл тавьсан. Тэгээд хинч нөлөөлж болж идэг тийм нэг ямар ч хаалгачихгүй хөлөмгийн хаалгах шиг тийм юм ал хийгээд байгаа байхгүй дахиад хинч гол оруулж болдог. Өөрийнх нь талынхан ч өрөөлөн ч автогол мол хийждэг нэг тийм дуртай энэ том хонгорхой хөлөмгийн хаалгах шиг юм байгаа байхгүй. Манай ерөнхийд уулнаад эдийн засгийн тооцоо нь айхтар хаалгах чинь авах хэрэгтэй. Яхэр юм авах хэрэгтэй. Тэр хөлбөмбөг гэж бодож довтлогч нь тэр гоё романтик сэтгэлгээ тэр амар тийм фантаз нь тэр юу н одоо смарт сити бид нар ямар эко одоо шил бид нар нийт эрчим хүчнийхэн 40%-ийг сэргээгдэхээс авна гэдэг хүчтэй их хэрэгтэй байхгүй. Бид нар төлөвлөлтөөр байгаль орчин хамгаална гэж амар гоё юм хийх хэрэгтэй. Яг гоо бид нар тийм том хүчтэй фантастик бүгд нь биелэхгүйсэн ч гоё шүү дээ. Тэрнийх яаж 40% биелүүлээ л да. Тэгэхэд бид нар одоогийн сул хаалгахтаа ерөнхий төлөвлөгөөний 100% биелүүлсээс гоё байгаа байхгүй. Уг нь бол тийм юм байхгүй. Тэгээд харахад бол нэг юм инженерийн нэг тийм юм дистарата нэг тийм норм төр бихийн дагуу удамч хоорондын зай 15 м гэдэг юм аа л яриад яваад байгаа байхгүй. Тийм биш. Удамч хоорондын зай 15 м байх юм бол тэгээд 15 м ногоон боломжоос бүрдэн гээд хийвэл гоё санагдсан. Зүгээр тиймэрхүү санагдсан. Тэгээд сэрийг одоо дахиад хийж л байгаа юм. Би албаасаа төрийн масуулуудаас дахиад санал өгсөн. Шүүмжийн үндэтгэс биш зүгээр саналын үндэтгэс. Нэг төрийн масуу болоо өвдөх зөвлөлт байдаг. Тэрнийх хүрээнд бас ямар төрөнд гавтаа буснаа төлөвлөгчдийн чөлөө толгой гэдэг. Ерөнхийдөө одоогоор дахиад шинээр зохион байгуулалтанд оруулах чинь урдны голдуу залуучууд нийлээд байгуулж ирсэн.
Тэгээ нөгөө багшны учраас анхны төгсөгчд л ерөнхийдөө төгсөлтөөс нэг хүүхд оруулаад байгуулж ирсэн юм байна. Тэгээ одоо болохоор яг тэлгээд өргөн цар үрд бол ярьж байгаа юм байна. Тэгээ би бол ерөнхий төлөвлөгөөг бол одоо айгуу гоёор тийм шинжлэх ухаанч тэгээд амар эдийн засгийн нямба тооцоотой тэгээд хэн нэгнээс хоолоо харгалж байгаа юм шиг зөвхөн нэг инженерийн асуудалтай биш бүх боломжуудыг гоё оруулж өгсөн тийм л зүйл байгаасаа л гэж бодоод байна. Ер нь л миний бодол. Тэгээд цагаад болохоор бас хэцүүлээд байх л да мэдээж төрийн албанд нь ажлыг хийгээд батлуулах гэж явахаар тиймэрхүү юм хүмүүс дэмжтүүлэх. Тэгтээ бол бууж өгөх шаардлагагүй л тийм илэрхийлж л байх хэрэгтэй. Хотын хөгжилт хөдөө аж ахуйн доктортой хөгжлийн өсөлт нөлөөлж чадах уу? Яаж нөлөөлөх вэ? Нөлөөлөл шууд нөлөөлнө гэж бодож байна. Ер нь бол хотын хүн амыг ханаас хүнс тэжээд харамлах үед асуудал бол чухал байгаа юм л та. Тэгээд хөдөө аж ахуй хотын хаана байрших асуудлуудыг ярих хэрэгтэй юм шиг. Ер нь хот төлөвлөлт бас өнгөрсний тулд гаргаж ирсэн алдаа хот ихрээ хотынхын доторх асуудлыг яриад орчин тойрныхын асуудлыг ерөөсөө ярихгүй байсан. Бүс нутгийн хувьд ямар байх хэвээр тэр улс гүрний хувьд ямар байх хэвээр ямар үүрэг ролтой байх хэвээр тэгээд гаргаж чадаагүй. Тэгээд энэ дөр хөдөө аж ахуйг бол маш чухлаар авч үзэх хэрэгтэй. Бараг дотооргүй төлөвлөх хэрэгтэй. За манай дараагийн асуулт болохоор түүхийн дурсгалт барилга байгууламжийн талаар үйл бодлого олж байгаа. Түүхэн дурсгал барилга гэж яг ямар барилгыг тодорхойлж байна? Ямар барилгыг хадгалж хамгаалах хэрэгтэй вэ? За яг одоо Улаанбаатар хотод хадгалж хамгаалах ёстой орхигдсон байгаа ямар барилга байгууламжууд байгаа вэ? Одоо яг сүүлийн үед одоо нэлээд эрэгтэй байгаа дөрийн театр, драмын театр гэх мэт одоо барилгуудыг болгож шинээр яг ингэж хуучны байгуун төрхийг хадгалж барина гэдэг асуудлууд одоо нэлээд өндөж яриад байна. Энэ талаар байр суурь олцвол яг сүүлийн үеийн чухал сэдв байна л да тий. Гэтэ бас ер нь бас ойлголт түүхийн дурсгалт барилга гэж ер нь ямар гэж бодоод байна л да. Заавал гоё сайхан барилгатай биш тэр олон багантай байхтай биш байх л гэж боддог. Ер нь тэр барилга өөрөө нэг тийм түүхтэй байгаа шүү дээ. Энд одоо тэр хүмүүс анх хуралдаж байлаа тий. Энд тийм юм үүсч байсан. Энд тэр амьдарч байв гэдээ одоо байна шүү дээ. Ландмарк гэдэг одоо гадаадууд бол тэрийг их чухалч авч үзээд байгаа байхгүй. Харахад 92 давхар намхан байшаа. Сити тур хийгээ явахаар энд одоо тэр суугаад энэ хуулийн төслийг бичижсэн ч гэх юм. Одоо сүүлийн үеийн орчин цагийн сонирхолтой явна. Бараг энд Harry Potter-ыг энэ кафе зохиож исэн гэдэг тэр нь харахад зүгээр жижиг юм байх чи. Тэгээ тэр нь баг одоо хязгаарч дахин нураагдахгүй үн цэнтэй ландмарк болчихж байгаа байхгүй юу ер нь. Тэгэхээр түүхийн дурсгалт гэдгийг тэгж л ойлгоод байгаа л да. Тэрнээс ч заавал одоо том багантайгаараа гоё эртний барилга гэдэгтэй яг мэдээж гоё барилгалт архитектурыг хийх гоё юм байна. Тэгэхээр тэр бол тэндээ нураагаад авах шаардлага байхгүй байна. Энэ бол угсаа хотын үн цэн хотын түүх гэдэг утгаараа. Тэрнээс биш одоо ямар нэг түүхгүй дөнгөж одоо шинээр барьж ирж байгаа хот биш. Бас нэг 300 бараг 400 жил болж байгаа хот бол маш олон төрлийн түүхүүдийг агуулсан барилгууд нь байж байгаа хэвээр. Энэ бол ирээдүйд улам агуулгын үн цэн гэдэг юм илүү өсөж байгаа хэвээр. Тэрнээс биш одоо зөв харагдах байдал магадгүй олон гоё барилгуудад нэг муухай намхан шаврын байгаад ах муухай л ах л модон юм шиг үү. Би бол энийг байж байгаа хэвээр л гэж боддог. Яг одоо би бол Мөсийн нэгдүгээр байрыг бол хамгийн гоё барилга гэж боддог шүү дээ. Мөсөд ажилтдаг болоод ч тэр юм уу. Харахад ч гоё нэг тийм бүх зураг клип сторкын дандаа л орж явдаг шүү дээ. Олон багантай. Тэгээд ер нь классиктай бас аль дээр үед баригдсан. Засгийн газар ордон баригдаагүй зурган дээр ард нь баригдсан харагдчих тийм үү. Чаа болсон гоо өөрөө явж байгаа зурганы ардталт нь байгаа хгүй ордон бариулах явж байгаа зургийн ардталт нь нэгдүгээр байр бай. Нэгдүгээр байранд бас консерватив хуучны чулуун хийж дотор айгүй хэд шал малын чулуун. Нэг захирлын үед мэдгүй бэлтэ алгаа хийсэн л тийм консерватив одоо классик тийм юм гэж ойлголтгүй бас нэг гэлцал болох бас нэг тийм захирал бас гарсан юм шиг байна. Саяхан шүү дээ. Намайг ажиллаж явах үед нэг бэлтэ харахад гоё шил талын болгоо ийцвэ. Тэр бас хуучны юм мэддэг хүмүүс бол уртаал дургуул хэл ер нь бол тэр хуучны модон ширээ сандал гэдэг чинь их чухал гэдэг юм байна л да. Академик зүйл бол бас консерватив байдаг. Одоо яг буулгаад яг тэр төрхөөр нь буцаж барих гэдэг асуудал төр жишээ нь яаж хамтдаа. Тэр бол зүйтэй байж болохгүй. Тэр бол шал худлаа ойлголт шүү дээ. Зөвхөр тэр төрөх чинь үнэлэмж нь биш гэж дөрмөд яриад байгаа шүү дээ. Тэр барилга нь өөр үнцэнтэй. Одоо энэ чинь хамгийн тод жишээ нь юу байгаа вэ? Хэрлэн Борс хотын туур гэдэг нэг тийм барилга нь дорнод байдаг юм бэл. Би очиж үзээгүй л дээ зөнтэй харж ирсэн. Тэн дээр болохоор сумын засаг дарга нь сайн засаг дарга нь эсвэл аймгийнхан ч гэсэн нэг дарга нь
тэрийг хамгаалж байгаа ингээд баг шавардаа цэвэрлээ гадуур нэг айгүй гоё бариад ер нь бол гоё тийм цамхаг хэлбэрээр гоё том ингээд гялтаасан цагаан юм болсон мөлий л. Гэхдээ тэр чинь яг нэг түүх соёлын дурсгал гэдэг чанараа алдсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн шиг л юм болно л гэсэн юм байна. Эсонсны бодлыг одоо Төв аймаг руу шилжүүлсэн тийм. Энийг ер нь юу гэж боддог вэ? За нэгэнд шилжүүлсэн одоо өнгөрсөн гэдэг талаас нь ер нь зүгээр шилжүүлсэн зүг байсан уу? Юу гэж боддог? Одоо за шилжүүлэхэд зайны хувьд Улаанбаатар хотоос нэлээд зайтай байгаад байгаа тийм. За тэгээд дээрээс нь шинэ хонцлог буудлыг дагсан одоогоор 100,000 орчим хүнтэй Iris City гэдэг хотын одоо магадгүй төлөвлөлт хийгдсэн гэж яригдаад байгаа тийм. За тэгээд өшөлтөндийн одоо энэ нисхонцлог буудлыг хүртэл ихдээ тээврийн асуудал одоо зарим нэг талаараа шийдсэн байгаа. Энэ талаар ямар бодолтой 50 км зайтай юм л дээ. Яг байж болох л за. Гэхдээ хот руу орж ирэхээр хамаг цагаа төвжүүлэлт өнгөрөө ялгаа байхгүй. Ер нь бол айгүй утгаар л асуудал. Зөвхөн тэр шинээр баригдсан бид нар бол нэг чухал ач холбогдолтой биш байж явах боломжтой. Магадгүй сайжруулах ёстой байх. Жохон хол байсан ч болж л байгаа. Тэнд Iris City гэдэг бол надад нэг толгойд буудаггүй шүү дээ. Ер нь бол одоо хаашаа инчэн шиг болох гэдэг юм юу шиг болох гэдэг юм бас цаад санаа нь юу дүүрээгээд юу хараад Iris тэнд хин 100,000 хүн зөвхөн агаарын юунаас хамааралтай амьдраад байж ах үгүй юу. Ажлын байр нь тэнд үсэл. Тэр сүүлийн үед жалга тойрсон, дов тойрсон хүрээгээр сэтгэж байгаа юм шиг хотын төлөвлөгөөг сааруулах гэсэн энэ хаваараас сааруулчих гал үзээд байгаа. Ер нь бол хол сааруулах хэрэгтэй байхгүй. Одоо энүүхэн хавцаа имэйл 100 модрууль яа гэх Iris сэтгэлг нь метр хотлох нь багнуур баг хангаа налаахлах нь хол сэтгэх хэрэгтэй байхгүй. Уг нь бол тэгжиж явахгүй бол энэ ялгаагүй төвийн бүсэд тойрол энүүхэндээ ер нь бол богд дуулыг тойрсон хот үс, цагиргаан хот үс битүүр зурган бүр үүсчихлээ шүү дээ. Ер нь бол газар олголтод битүү хийчлээ. Майдар хот баригдана гэж ярихад тэр үг маргааш нь шууд газар олголтож хуваарлаа. Тэнд газрын зах зээл үүсчлээ. Майдар хот баригдах гэж байгаа газар тийм газар зарны зар биш. Iris City барих гэж байгаа газар мод төржүүлэх зорилтоор авсан газар авах юм бол зориулт нь өөрчлөгдөдөг нэг газар гэж нэгэ зар одоо гарцсан байгаа байхгүй. Тэр хотлоо үнэн баахан дээр шийдвэрүүд чи эргээд ялч газар олголтыг татчихлаа, хийчлээ, авчлаа. Тэгээд энэ эргээд тустай хот байна хамаагүй богд уулыг тойрсон ийм суурьшлийн хэв шинж үүсгээд байгаа баг дүр зураг олчихсан гэдэг. Одоо харуул хонхор могорч ингээд тойроод явцсан мэлээ шүү дээ. 100 мод орт хүртэл бас газар болгоцсон дээ ер нь бол. Тэгэхээр одоо энэ 100 модоос хонхор хүртэл жоохон зайлуулсан. Тэнд нь метр Iris City орж ирэх гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ бол ер нь бол дэмэл зүйл. Энэ хаваараа л ингээд жижиг газраараа хийдгээл нэг том хот. Би бол Iris City-г анхны концепц нь бол ингэж хүний сонсч ирсэн үний мөг. Жигнэс агаарын чөлөө төс проекттэй байх. Тийм юм яригдаа тэгээд 100,000 гэдэг тооцоо моцод гарч исэн гэсэн. Би бичлэг цаасаар бол хараагүй л дээ. Одоо бол хэрвээ шалгаагаар чөлөөт болж чадахгүй бол тэнд 100,000 хүн байх хэрэг юу вэ? Тэнд хүн амжиргаатайгаа байж ижил амьдрын шүү дээ. Ер нь тэр бол шалгахад баг бүтшгүй санаад уу. Онгоцны бодол тойроод зөвхөн тэрнээс ажил амьдралаа болдог. Зөвхөн нөгөө татваргүй бараан төлөвөөр худалдаж ажиллах юм яах өөр юм бол олдохгүй шүү дээ. Байх ч байх. Тэр бодлоо гэж бодож байна. Хотын гоо зүй гэж юу вэ? Улаанбаатар хотын гоо зүйн бодлого төлөвлөлт. Яг хотын гоо зүй гэдэг бол би бас тэр чиглэлийн хүн биш болохоор сайн мэдэхгүй юм л та зүгээр. Хотод бол зарим хотод бол хотын фасад бол хотын хөвж гэдэг чинь барилгын компани айл юм ч биш. Тэргээр дамжуулах хот өөр имиж илэрхийлдэг. Одоо бид нар Барселонагийн амар гой зураг дээр хардсан шүү дээ. Тэрээсээ блоктой ингээд бүх барилгыг шаргал. Тэр мөр бодвол тийм бодлохын л нөлөө үү. Тэрнээс биш за манай хажуудлах юм өнгөтэй чи манаач байшингийн юм өнгөтэй болгоно гэж хүмүүс ярьдгүй байлгүй бодвол тэгэхээр иймэрхүү байдлуудараас тэр хотын имиж өнгө үзэмж байдгийг тодорхойлох хэрэгтэй. Мэдээж дан ганц барилга байгууламж бол хотын гооцыг тодорхойлохгүй. Хотын гооц үүд бол ногоон байгууламж, эрүүл аюулгүй тэр байдал, тав тухтай, оршин суугчдын амьдралын хэм маяг гэднээс хотын гооц бүрддэг байх гэж бодож байна. Яг би бол бас нэг салбарын хүмүүсээс ялчгүй барилга руу орж харах дуртай гэдэг. Энэ ижлэхэн гоё юм өнгө үзэмжтэй барилгуудыг бас гоё л. Монгол маягийн хот төлөвлөлт гэж ярьдаг тийм. Монгол маягийн хот төлөвлөлтөөр одоо ирээдүйн хотыг юм уу эсвэл Улаанбаатар хотыг Монгол маягийн хот төлөвлөлтөөр хийн гэдэг ойлголт байх уу? Ер нь Монгол маягийн хот төлөвлөлт гэж юу хэлээд байна?
Улаанбаатар гэдэг нэг хүрээ хэлбэрийн төлөвлөлттэй гэж яриад байдаг тийм. Шинэ энэ талаар ямар ойлголттой байна? Монгол маягийн гэдэг нь тодорхойлох хэцүү л дээ. Үндэсний фэ уул заруулан готоо Монгол болчдөг шиг л барилган дээр нэг дээр жижигхэн морин хормор Монгол готлын нэг загвар магвар дээдлийн хэсгийн тийм болгочихвол Монгол загвартай архитектурын шийдэл шимпүү мэд одоо. Тиймэрхүү нэрээр ташаа. Зүгээр Монгол маягийн гэвэл одоогийн Монгол маягийн амьдралын их маяг чинь гэр хороол эднэр байж тээ. Эсхийн одоо л ашигласаар л хэдэн 100 мянган жилийн турш 21-р зуунд нөө эсхийн гэр дотроос интернет толгойтой байсаар л шүү дээ. Ер нь л ийм хэв шинжүүдийн онцлогийг харгалзсан төлөвлөлт байвал харин тэр Монгол маягийн бол яг хийц өвг үзэмжний асуудал бол биш аа гэж бодож байна. Ер нь бол зүгээр бодоод үзэхэд нарийн мэдэхгүй л юм л та. Гадаадын иргэн болон одоо зөвлөхүүд гадаадын байгууллагуудаар одоо хот төсний хөгжлийг ерөнхийдөө хотын бодлогын баримтчигээс хотбайг гэхээр бүр улсын нийслэлийн хөгжлийн бодлогын баримтчгуудыг одоо төлөвлүүлэх, боловсруулах юм ажлуудыг хийгдэж байгаа. За ялангуяа яг нэрийчлээд ирэх бол яг хот байгуулалт хөтөлбөрийн чиглэлээр гадаадын мэргэжилтнүүд болгох гэх юм уу, үндсэн байр суурь дээр гэх юм уу, үндсэн шийдлийг гаргах дээр ингээд ажиллаж байна. Энэ талаар ямар бодолтой вэ? Яг ямар пропорцоор яаж ажиллах нь зөв одоогийн арга барил зөв буруу юу гэх юм. Яг ер нь гадаадын олон мэргэжлүүд Монголд нисгүүд хэдэн жил нэг ялч төсөл мөсөл нь гадны банк юмдас байдаг учраас тэрийг дагаа ороод ирдэг интернэшнл эксперт гэдэг утгаар бол заавал ажилтны төдөө хүн ч юм уу ажлын даалгавар шаардлагаар байгаад ороод ирдэг. Цалингийн 30-40%-аар тэдний цалин төсвийг яваад өгдөг юм билээ л дээ. Тэгээ энэ бол арга миний бодлоор үр дүнгээ бараг өгөхгүй л байгаа зүйл гэж бодож байна. Өнгөрсөн жил гоцгонд хараад тахад. Би бүр зарим нь гайхдаг шүү дээ. Одоо Германаас хүн ирээд хичээл заа гэдэг ахаар суусан чинь катастр гэж бол одоо юм катастрыг хэлнэ юм л. Тэрж бид нар угаасаа уншиж л байгаа шүү дээ. Харж л байгаа шүү дээ. Тэгээд манай байшин бол одоо ийм юм гэдэг тийм л юм үзүүлээ. Тэр цалин $15,000, €20,000 ч гэлээ тэгэл GTZ одоо GIZ хэлцээ. Тэр мөрний шумаар ирсэн гасаалбар зөндөл ч тэгэл нэг юм хийгээд үзэхэд их энгийн юм байна. Тэгээд бидний бас их арайш дорд үзээд өгдөг ч юм уу. Сүүлдээ бүр яг нэг цэвэр германчууд нь ч ирэхэ болсон шүү дээ. Нэг Филипп малаа залуучууд чи интернэшнл гэсэн. Биднээсээ нэг хатар дээд хүмүүсүүд ичгсэн биднэрт интернэшнл экспириенс гэх тим яриа сууж идэг болсон. Одоо дээд улсрлыг шинжлэх төсөл гээд 1.1 хэдэн тэрбум долларын өртөгтэй төсөлнөөс боловсон салбарт явж л тэгээд нэг Индонез нэг Малайз нэг юу ч хэлээ Лаос 3 ч хэлээ тэр гурваас одоо бид нар боловсролын юм сурамж гэж юу гэдэг. Тэгвэл тиймэрхүү л нөхцөл байдлаа. Тэгээд тэд чинь олон улсын үнэлэмжээр яаж интернэшнл эксперт гэдэг бол тийм л юм билээ л тэгээд явждаг. Би бол одоо тиймэрхүү мэдэг арай багасгаад дотоодын залуучууд хэл усны боломж сайтай, чадвартай, хий гэсэн хүчтэй, хурц эртний үед ирнэ. Тэднийг тиймэрхүү юм дээр цалин мөнгөний хангалтайг ажилуулад үлдэх хүмүүс шүү дээ. Тэд нар чинь ер нь бол дотоодын юм бол ирээдүйд тэд чинь дараагийн зас нөгөөдөл чинь үлдэхгүй хүмүүс. Тэгэхээр тиймэрхүү байдлаар дотоодынхныг бүгд хэмждэг юм. Төслийн тайлангуудыг бас би хичээл номонд сургалтанд бид нар ашиглах гад гадаад дотоодоос ингээд төслийн тайлангуудыг айгүй их хэрэгтэй гардаг ш дараа нь аваад ашиглахад бүтэн монгол хэлний өгүүлбэр зүй найруулга яг энийг ингээд кейслэхэд сургалтанд ашиглахыг гэдэг чинь бүхнүүд нь 300 тайлаас олддгүй байхгүй их муу юм байна. Монгол хэл дээр орчуулагч юм харахаар ийм юм байгаа ш захын ядуу гэр хорооллын утааг бууруулах ямар юмны зуухны юуны судалгааг нэг тийм юм байна. Захын ядуу гэр хороол гэж юу юм ер нь тийм мангар юмуд ингээд бичсэн тайлангууд байгаа. Тэр амар том нэг байгууллагын логот. Санаач энэ байгууллагын нэр хэлж болтгүй журамтай гэж уншиж байна. Тэгээд ер нь бол тийм юм дээ. Их хэцүү шүү дээ. Би болохоор одоо дотоодынхан өөрсдөө манлайлах хэрэгтэй гэж бодож байна. Чадaltaй залуучууд ч гэсэн. За ер нь бол энэ бол зөвхөн жишээ шүү. Улаанбаатар хотыг одоо жишээ нь яаж богино хугацаанд ногоон болох вэ? Ногоон хот болох вэ? Энэ бол ногоон хот ямар ингээд технологи автомат гэдэг зөндөө олон одоо концепт хэрэгжиж байгаа. Зүгээр яг ногоон гэдэг жишээн дээр хамгийн түрүүнд бид тэр зүгээр ногоон хот болгоё гэвэл яг хамгийн түрүүнд богино хугацаанд ямар хугацаанд юу хийвэл болох вэ? Над 2-3 дотор бодож өгөх санал байдаг юм байна. Нэгдүгürt бол ногоон байгууламж гэдэг ногоон байгууламжийг өрхийн ногоон байгууламжийн төвшин шилжүүл ногоон байгууламж заавал төр зэсгэх хэрэгтэй ажил биш гэж бодож хашаа болгондоо хайлууд мод тарих боломжийг нь бүрдүүл. Яг хүмүүс хашаандаа мод тарих гэхээр аягүй эсрүүцдэг хүмүүстэй усаж чадахгүй, устгаа бохгүй, худаас ус зөөдөг хүмүүс
энэ машинд мод тарих боломж байна уу ч гэдэг юм уу. Энэ өндөр дэнж мэнж ингээд баахан шаврам дээр баригдсан шалгуу газрууд дээр мод урахгүй шиг тийм ингээд яг үндэ ургуулж болж идэг л дээ. Ер нь бол энэ тэнд харж хахад дээврийн ус мусаа тосоод хуримтлал үүсгээд тэгээд тусалдаг. Тэгээд ер нь ихний хэд 6-7 сар усалчаад цаашдаа ургачдаг юм шиг байлаа шүү дээ мод ч юм бол. Тэгэхээр хувь хүний мод тарих асуудлыг эдийн засгийн төвшөөрөгдөд одоо газрын төлбөрөөс нь ч юм уу янз бүрийн одоо газрын хянан баталгаа хийх нэг ажлын явагдаад улс дээр хөрсний дээж авахудад айлуудаас мөнгө гарч байгаа хгүй. Тэгвэл газаршаандаа мод тарьцсан айлаас ол төр судалгааг дээжийг нь улс тааж өгч гэдэг юм. Иймэрхүү нэг урамшуулаар явах нэг арга. Хоёрдугаар ногоон байгууламж гэдэг зүйлийг кадастржуулах асуудал чухлаар тавигддаг гэж байна. Кадастр буюу одоо ногоон байгууламж гэдэг зүйл одоо ямарч бүртгэлгүй яваад байгаа хгүй. Хил хязгаар яваад. Хинч дуртаар тэрний газрыг авч болдог. Тэрийг хариуцж байгаа байгууллага ингээд тийм энэ ногоон байгууламж байсан гэдгийг кадастрын зурагт батлна. Тэрийг координатаар ногоон бодож тэр байхгүй байгаад бол тэрний хил хязгаар дуртай барилга зам юу ч газар болголт бүгд нөлөөлж чадчих واخ. Тэгэхээр ногоон байгууламжийг бол кадастржуулах хэрэгтэй. Бүртгэлжүүлэх нэг талбаруудыг дугааржуулаад тэрийгээрээ дараа нь балансаа шалгаад явж байгаа тооллогоо хийж явж байгаа. Багасаад явж байгаа шууд мэдээд ил гарна гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тэгээд магадгүй тэгээд тэр цаашаа ихсэх боломж нь ихнэж бүртгэл хэдэн байхгүйгээс бодоод байгаа юм. Олон улсад бол ялч ногоон байгууламж нь заавал нөөцийн кадастртай ч юм уу бүртгэгдээ явчихдаг юм бэл. Маад ногоон байгууламж нэг эзэмшлэх зам талбай зай гэдэг утгаараа нэг тийм ямар ч бүртгэлгүй хяналтгүй хамгаалтгүй орхигдоод явчихсан юм билээ. Тэгэхээр энийг бас сайжруулах шаардлага байгаа. Энэ дээр ямар ч хууль эрх зүйн орчинч байхгүй юм бэл. Магадгүй нэг зонын кодтой кадастраар нь тусах боломж байдгүй л тийм. Тийм, зонын код хэрвээ хэрэгжээд эхлэх юм бол зонын код төр чинь ногоон боломжийг хүчээр тусгаж болно л та барилгын давхар талбай харьцан, бүрхцэн харьцан дээр юм эсвэл ингээд тийм байхаар тусгаад өгчүүл бас ялах байна. Зонын код дотор нь кадастрын зэгийг хөлжилж оруулж болно шүү дээ. Тийм. Баг тэгдэгч байх. Тийм. Одоо кадастр хийгдэх чинь кадастр ч юм бол ер нь бол эрх зүйг орон зай дээр болгочлогоо ойлголт шүү дээ. Тэр өмчлөх эзэмших ашлах гэдэг эрх зүйн гэрчлэгийн ойлголтыг орон зай энэ хүрээнд шүү гэдгийг болгож өгч байгаа хэмжилтийн эрх зүйн хэмжилтийн ажиллагаа. Тэгэхээр тэр бол байж болно. Тэгэхээр тэрийг ногоон байгууламж дээр нэвтрүүлж үзье гэсэн юм санаа төрүүлээд. Тэгээд энийг бүртгээд явж байгаа дараа нь хасагдах асуудал багасаа явж байна шүү дээ. Ер нь бол ногоон байгууламжаар хасагдчихээн. Ногоон байгууламж гэж нэрлэлээ тоолж байгаа юм улаан шороогоор байна. Яг талбайд оруулаад энэ ногоон байгууламж ихэр замын хажуудлын нүг боржороор хүрээлэгдсэн шороо байгаа шүү дээ. Тэрийг ногоон байгууламжаар бол тооцож байгаа юм. Одоо тэр нүг нүхтээс хараалчин сэтгэн цемент тавьдаг байсан шүү дээ. Одоо бүр амар залхаж гიშг гэдэг амар гэнэ. Тэр ногоон байгууламжийн дасар дайсагнсан юм нөхцөл байдалтай орон бол тэрийг бол сайн шийдэж хэрэгтэй. Хоёрдугаар иргэдэг эдийн засгаар урамшуулдаг юм ингээд оруулж ирэх хэрэгтэй. Тэрээс дан төрцөг хийгээд бол барахгүй юм байсан. Тэгээд жил цэцгэн 5 тэрбум төгрөг өдөр тавьж байгаа цавтаа цэцэг өдөрт. Тэднийг бол бас болох хэрэгтэй. Юу нэг урт настай олон наст руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг шийдэх хэрэгтэй л байна. Харин сүүлийн үед нэг муу хэлүүлэн байгаа энэ зүйлсэн модууд ч ургаад ах юм бас. Би бүр баярлалаа л одоо ялангуяа манай баг төргөр байгалахж явдаг үед бол бүгд сайхан ургаж байна. Бараг бүх бодонд нь л орыг хайртай болж байна. Өдөр болон таньдаг боллоо хашаагаар ургаж байгаад нь баярлалаа яваад. Бас ер нь бас яг хуу хүмүүс муулаад хэлсэн юм л та. Би ч бас та дургуул хэлсэн. Уулаас мод авчраад ургуулждаг л амар гэж нэрээ ургаад байна бас. Тэгээ энэ бас их сайхан юм байна. Дээрэс нь уулаас мод авчраж ургуулах чинь тийм ч муу юм биш гинэ. Бас би сүүлд нь ой судал үнэ сонслоо. Ой тэгээ шигүү ургацсан ойг бол ингэ сулалт юм шүү дээ. Хоорондоо их ойрхон ургацсан модуудыг бол нэгийг сугалж аваад шилжүүлэн сурсахаар мод зөв ургадаг гинэ. Хэд шигүү ургацсан мод болохоор нэгнийхэн ургах савдаалаад жижигхэн нарийнхан давжаа модуудтай болдог. Тэгэхээр гой том хүчрхэг модуудтай ой болгоё бол модуудыг нэг тодорхой одоо нэг мод хоорондын зайг дагаж 2 м ч юм 3 м 1 м-ийн зайтай болохгүй болгож завсар зай модуудаас сугалж авч өөр газар шилжүүлэн суулгаж болдог. Энэ бол байгалийн тайсгамж үзэгдэл биш гэж байна. Тэрийг бас ой хүн биш учраас би мэдэхгүй л юм чи. Ер нь бол яг ой судлаанаас сонссод бол тийм зөв. Тэгэхээр багадгүй шилжүүлж ирээс болоо ургуулж байгаа мод бас зөв ч юм уу тал гэж баг бодсон шүү дээ. Бас бидний шиг залах хүмүүс тал. Мод ургуулч үнэн зовлонтой. Би тэр модны ач холбогдолч үзсэн. 2 жил ургаж байгаа мод нэг юм юм байсан. Тэгээ настай хүн ургуулж байгаа. Би сүлдө дотроо шолоохон бодож энэ хүн модоо тэр модоо томрохыг үзэх болов гэж бодсон. Муухай бодож. За, хотын басны салшгүй хэсэг бол одоо хотын гамшиг эрсдлийн бодлого гэж байдаг тийм. Цахим талаар мэдээж мэрэгжлийн усуудаас бол тодорхой илүү нарийн мэдээлэл өгөх. Ер нь бас
төлөвлөгч хүний хувьд гамшигт эрсдлийн бодлогын талаар ямар ойлголттой байна? Улаанбаатарын эрсдлийн бодлого одоо ямар шухан байгаа бол за иргэн хүний хувьд бүр гамшиг болбол одоо яа гэсэн бодолтой байгаа. За чи ер нь бол иргэн хүний хувьд илүү их санаа зовж явдаг шиг ер нь гамшигын асуудал одоо үерийн асуудал байна. За хамгийн их миний санаа зовдөг гамшиг бол газар хөдлөлөөс бол үндэ байдаг. Ямар ч аврагдах боломжгүй юм билээ. Одоо нодлон 4 сар газар хөдлөлийн гамшигын туршилтайсэн шүү дээ. Би яг хан гард ордон дотор засаг даргын зөвлөл дээр ажил хэлцүүлээ зогсож исэн. Хан гард ордны хоёрхан шатн дээр тэр бүх хүмүүс гарах гэж 30 минут болчихлоо. Зөвхөн нэг гамшиг үеэр гарах гэж 30 минут болдвол гамшигч 30 минут болохыг 2 минутлаад өнгөрнө шүү дээ. Тэгэхэд бол тэнд Монголын иргэдийн төлөвлөгчдийн хурал бүх хотын дарга нь 4-5 орлогчтой агентийн дарга нартайгаа шууд нэг барилга дотор тэгээд арчс намын бүлэг нь арчс намын бүлэг нь тэгээд нийслэлийн хот төлөвчийн газар ингээд газрын алба бүник байшин байгаа ш тангард ордонд бүгд байхгүй болно. Бастай аимшигтай юм бэл. Би тэгээ бодчих. Тэг хүмүүс тэрийг тоглоно надад ингэж тоож байгаа ч юм алга. Та өдөр юм барьж явах хэрэгтэй гэж журам байхад нөгөөдөл чи манай нөгөө хэлцүүлж байгаа тайлан байлыг барай гарцсан юм чи ингээд. Хагаад тэгээ тэр одоо юм хамгаалахгүй юм. Тэгээ би бол яг мэрэгжлийн өнөд энэ бол газар хөдлөл гэдэг зүйл бол Монгол хаанч угаасаа энийг бэлтгэл чалга дохиод дуурж байгаа тэрнийг харж байгаа хойшоож байгаа хүн алга одоо сая дохиод дуурахад фэйсбүүк дээр энэ сая газар хөдлөлийн дохиод дуурсан хүмүүс нэгнээс асууж бичиж байгаа байхгүй тэгээд тийм гэж одоо яах гэдэг юм гүүж гэвэл яах гэдэг юм нэг тийм ерөөсө бэлтгэдэг юм билээ тэгээд барилгуудын чанараас асар муу байна тэгээд цуглах талбай гэдэг юм уу одоо худлаа байна сургуулиудын гадаа ч юм уу манай яг энэхийн цуглах талбай гэдэг одоо урлан бүтээгдэхүүн урдл байхгүй тэгэхэд урлан бүтээгдэхүүн хажуу талд нь ихэд өндөр байшингууд байна хөшөө байна тэнд яг суглах талбай дээр очиж бөөнөрө барилгатаар гэж өгөхээр цуглах талбай байгаа байхгүй яг цуглах талбай өргөж хүлээж чадахгүй юм бэл тэгээ ийм дэд бүтцтэй ийм хяналтгүй ийм сэтгэл зүйтэй нөхцөлд бол газар хөдлөл бол миний бол хамгийн том аюултай юм шиг тэгээд энэс бол урдсан сэргийлэх арга хэмжээ бол одоо ерөнхийдөө бол одоогийн мэгэл баригдсан барилгуудыг бараг авах боломж хэцүү юм бэл. Тийм ч бас одоо нийслэлийг нүүлгэх гэдэг тэр томоохон төслүүдийн хүрээнд л шийдэл өгөхөөс биш. Ер нь бол эрсдлийг одоо нэг олон хүнд ирэхийг арай цөөрүүлэх байдлаар л эхний ээлжин шийдэх байх. Тэгээ дараагийн ээлжинд бол яг барилгын төвшөнтэй яригдах шин. Одоо л энэ барилгууд бол үнэхээр чанар муутай. Цууралт өгсөн барилгууд бол нэг зөндөө байгаа шүү дээ. Зөвхөн л улирлын хүлтгэс талтан дээр цууралт өгсөн. Газар хөдлөлийг хэмждэг багаж Монголд очиж туршиж үзээ барилга зогссон чинь барилга нь эвдэрсэн. Тэгээд одоо хүртэл барилга нь ачлах байх. Тэр нь бүр гайгүй барилга зохиолж үтсэн гэж байна шүү дээ. Хэмээлээр тохиолд үүсдэг. Тэгээд тэр багажаар дахиж ямар ч барилга зохиогүй гэж бодвол эхний хүний барилгыг эвдэж болохгүй өрөнд орно гэхэд туршилтаар баригдаж байгаа барилга зогссон чинь эвдэрсэн байгаа шүү дээ. Тэр нь их гайгүй барилга гэж зогссон. Тэр нь хүчээр ингэ дөрвөлт үүсгдэг юм байгаа ч юм бол. Тиймэрхүү байдалтай шүү дээ. Тэр нь бол өстой аюултай хэд зөвхөн мөчлөг нь хол байгаасаа л гэж бодох юм. За энд нэг төлөвлөлтөг асуулт цаашгүй асуухгүй болохгүй санагдаад. За ер нь бол зарим завж явах ер нь бол хотууд ер нь хөгжлийнхаа нэг чиглэлийг ч юм уу дагнж одоо тодорхойлоод өгч өгдөг. Одоо жишээ нь аялал жуулчлалаар чиглэлж өгчих хот. Эсвэл нөгөө аж үйлдвэрээр үндсэн чиглэлээ болгож хөгжүүлэх хот. Энэ төрлийн томилзууд. Яг Улаанбаатар хотын хувьд яг энэ тэргээд яг нэг одоо чиглүүлсэн юм бол бас байхгүй байдаг шиг байна. Одоо нэг 2040 оны одоо концепц дээр бас энэ байдал бол нэг биш маш олон аж үйлдвэр нөгөө юу төлөө үл хөрөнгө мөрөнгө гэдэг одоо олон төрлийн юмнууд ингээд бүгдийг нь параллелээр явуулсан байдал дээр тусгаж байгаа юм шиг юмхүү байдлууд ажиглаж. Энэ дээр ямар бодолтой байна? За хэрвээ аль нэгийг сонгоно гэвэл яг жишээ нь Улаанбаатар яг ямар ганцхан чиглэлийг одоо төлхөө хамгийн дээрвэртэй. Түрүүний хуулийн жишээс тэ хамгийн нэгдлийн асуудал бол энэ юм аа гэдэг хөрөнгө оруулалтын чиглэлч юм тийм үү. Тэрийг тодорхойлно гэвэл яг Улаанбаатар хотын хувьд жишээ юу гэж бодлоо? За Улаанбаатар хотын нийслэл гэдэг үүднээс олон чиг үүрэгтэй байх нь зайлшгүй юм шиг л байна та. Multi function гэдэг ийм төрлийн хот байх л боломжтой. Зүгээр энийг тодорхойлохдоо бол тэр нэг 70 хэдэн оны үед тодорхойлж ирсэн мэт л хотуудын чиг үүргүүдийг дархан бол одоо ийм цомрлын үйлдвэр дээрээс өөрлөд Эрдэнэ тал уулуурхаа дээрээ тэгээд энэ бүгдлийг тийм зорилготой байсан юм билээ л дээ.
Тэнгүүд Улаанбаатар хотын шимд тэр үе тодорхойлсон цаг цагаараа эдийн засаг боловсрол соёлын төв гэсэн байдлаар тодорхойлж ирсэн байна. Баян төрөв гэж одоо манай нэг бүр 80 тонцор хүрсэн. Ахын тагш хотын чигүүргээр 70 тонн доктор болчихсон. Тэгэхээр тэн дээр нь бол тэгж бичсэн байт юм байна. Тэгэхээр ер нь бол одоо тэр үүргийн чинь баг хэвээрэл байна л та. Зөвхөн нийслэл гэдэг үг нэрээ тэгээд Монголд одоо царийн ганц том хот гэдэг үг дээр ер нь бүх юм өөр тэр авчаад байгаа асуудал бол байгаа ялцчихгүй. Зөвхөн эндээс бид нар ядаж засаг захиргааны гэдэг чигүүргийг нь өөрөөсөө тусарч юм шилжүүлээд ачаал найр бууруулах боломжууд байна. Ялч бол хөрөнгө оруулалтууд үйлдвэрлүүлжлэгээ дээр бүгдээ төвлөрч гисэн байгаад байдаг. Нийт оюутны 70-80 дүү Монгол улсын бүр нийт оюутны 80% байна гэвэл түүнийг бол яалтчгүй боловсролын хот байгаа байхгүй юу? Боловсролын тэгээд нийт орчин суугч байгаа. Гэтэл банкны зээлийн 70 дүү эндээс л гардаг. Нийт их хэмжнэрийн 70 дүү энд л эрүүл мэндийн хот ч юм уу, эдийн засгийн хот ч юм уу бүх юмний дамгааллыг авчирсан учраас одоо тэр хэлэх боломж нь үнэхээр хэцүү. Тэгэхээр яг ч шууд дотор засаг захиргааны юу гэдэг утгаараа нэгдэх хамгийн гол үүрэг нь засаг захиргааны үүрэг бас биелүүлж байна. Тэр утгаараа ч хайртар өндөгтөн төсөв эрх мэдэл бол байгаа. За хамгийн сүүлийн асуулт буюу тэр нэг нэвтрүүлэг дээр гараад бидний асуугаагүй таны зүгээс хэлхийг хүссэн санал одоо юу гэдгийг хүсэл бодол тэрийг одоо олцох боломжтой. Ер нь хот төлөв төдий мэрэгчлийг их өргөн дэлгэрээр л харах шаардлагатай болсон юм билээ. Өргөн дэлгэрээр мэрэгжлийн амбицгүйгээр тэгж тэр одоо эгогоо хайж, мэрэгжлийн амбицаа хайж, бүх юмаа хайж ийж олон салбарын хүн оролцож ийж энэ салбар хөгжих зүйл. Угаасаа нэг проблем олон салбарыг эргээд үр дүн олон салбар руу нэвтрэх учраас тэр утгаараа бол асар олон төрлийн оролцоог, мэрэгжлүүдийн оролцоог бол хот дээр авчрах хэрэгтэй л гэж боддог. Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, барилга, экологи, биологи, социолог, эдийн засаг одоо өөр юу гэдгийг гээд газар зүй газар зүй тэрний хөрс ус урдмал геоморфолог мэдсэтэр ингээд бүх юм орж ирж байна. Ийм олон мэрэгчлүүд дотроос ингээд дундаас нэгдэж хот төлөвт гэдэг ойлголтыг ярих нүг гэсэн биш. Бид нар одоо бидний хот төлөвт гэдэг ойлголт бол аюу тийм модон физик ойлголт юм билээ. Ийм хэд норм дүрм хэд нэг юм байшин барилга дэд үт зэтрэл яриад байдаг. Тэрнээс бол ангижрах цаг юм болсон. Тэгээд мэдээж яг өөрөөсөө мэрэгчлээ дуртай өмөрч хамгаалах сайн сайхныг мэдж байгаа учраас тийм байлгүй явах. Гэхдээ бол бид нар бол олон хүмүүсийн салбарын хаалгыг нээж өгөх, байж ич хөгжих байх гэж бодож байна. Тийм л тийм амар гүнзгий юм болох. За ингэж цаг цагаар гаргана. Бидний ярилцлага. Энд ярилцлага гэсэнд маш их баярлалаа. Зарлаа.